Сайн уу, ийм movie байна. Энэ удаад 2026 оны 1 сарын 9-нд нээлттэй хийсэн Love Between Lines хэмээх зурлыг ярьж өгөхөөр бэлдээд байна. Энэ зурлын үйл явдал нь виртуал ертөнц болон бодит амьдралын хооронд өрнөн. Шоу болон Хуашу хоёр анх хаалгын нууц тайлах тоглоомын үеэр танилцсан. Бүгд 8 дахь Хятад ард улсын үеийн уур амьсгалтай зохиомжинд тэд тоглоомын дүр тувирч даалгаврыг биелүүлдэг. Тоглоомын үеэр тэд нэг нэгэндээ татагдаж эхэлдэг. Тоглоомд хожигдохыг хүсдэг хүн байдаггүй. Тиймээс бид хожихын тулд өөрийн чадах бүхнээ хийдэг. Харамсалтай нь хувь тавилан чамааг огтунч бэлтгэлгүй байгаад чинь дайралт хийж, чиний төсөөлөөжгүй төсөөлийг харуулдаг. Энэ бол ажил хэрэгч мөнхийн ажил гэж явдаг завгүй. Хуашу өнөөдөр бол түүний сүү тавих ёслолын өдөр. Тэнд түүний хамаатан садны бүх хүмүүс цугларчээ. Гэвч түүний сүү залуу болох Ран ирээгүй л байлаа. Хуашу дэлгэцэн дээр дуу тоглуулахаар өөрийн ноутбукийг дэлгэцтэй холбочихдог. Сүү залуу руугаа залгасан ч тэр утсаа авдаггүй. Гэтэл WeChat руу дуучуудан ирж тэн тоглож байсан хүү түүнийг нь тоглуулчихдаг. Хоёулаа салцгаая, би сүү ёслолд очиж чадахгүй гэсэн байв. Ингээд сүү ёслолын өдрөө Хуашу хаягдчихдаг. Энэ явдал түүнд гинтийн цохилт болж 1 сарын турш гэрээсээ гаралгүй хоолноос гарчээ. Эцэг их нь хол амьдардаг учраас сайн найз Жаав нь түүнийг эргэж ирж урам зориг өгөхөөр шийдэн нэгэн газар дагуулan очсон нь виртуал тоглоомын газар байв. Энэхүү тоглоомын нэг удаагийн тоглолт нь 600 yen байдаг гинэ. Учир нь бүх зүйлийг бодит мэдэрч болдгоороо давуу талтай гинэ. Тэндээс нэг цүнх сонгоо авав. Тэрхүү цүнхэн дотор тоглоом бүтээгдэхүүрийн карт болон утас хэрэглэн байдаг. Энэхүү тоглоом бол Рончон хотын дарга алагдаж дараагийн хотын даргаыг сонгохын тулд тоглогчид 4 бүлэг болон хуваагдаж тоглох бөгөөд тус бүрээрээ нэг хүнийг дэмжиж дараагийн хотын дарга болоход нь туслах ёстой. Тоглолт бүр үйл явдал туслах дурууд болон даалгавар нь өөрчлөгдөж байдаг онцлогтой. Тэд хувцас сольж өмсөд галт тэргэнд суугаад хэсэг явсны эцэс тоглоомын талбайд ирдэг. Жаагийн дүр бол хамгийн баян хүний ихнэр цагдаагийн дарга туслах үүрэгтэй байв. Хуашуугаас ямар дүр сонгосныг нь асуухад тэр дүрийн картаад уншаагүй байдаг. Нүдний шилээ зөөхөд виртуал ертөнцийн тоглоомын хот сүндэрлэн босноо. Хотын хаалга онгоош дотроос нь нэгэн царайлаг залуу гарч ирээд Рунчун хотод тавтай морил цасан шуурга зам хаасан учраас манай хотод тур саатахыг урьж байна хэмээснээр тоглоом эхэлдэг. Цасан шуурганд богдсон зорчигчид учраас хотын удирдлагууд тэднийг буудалд байлуулахаар болов. Нэг удаагийн тоглолтод 4 цаг үргэлжилдэг гинэ. Үнийг сонсон Хуашу тэгвэл би жоохон унтаад авъя гэд өрөөндөө ордог. Тайван амарч байх үед нь зочид буудал цагдаагийн газраас шалгалт ирнэ. Энэ үед тэр дүрийн картаа уншиж үзтэл Сүн Жаи гэх химийн ухааны доктор байх бөгөөд түүнд их хэмжээний хар тамхины багц байгаа гэдгийг олж мэдэв. Рунчун хотод хар тамхи бол хориотой бараа баригдвал шоронд орно гэж бичжээ. Мэдсэн даруйдаа цонхоор зүгтнаа. Зүгтэж яваад нэгэн уушийн газар орж ирэхэд араас нь цагдаа нар дагсаар байгааг олж мэдэв. Нэг ширээн дээр суудал тэнд нэг хүн сууж байх ба хөдлөхгүй байсан учраас тоглогчгүй дүр бололтой гэж бодоод маш их өлсөж байсан учраас урд нь байсан тавхтай зүйлсээс идчихнэ. Идэт суудал нэг маанаг дөнөхөр ирээд түүнийг өөртөөгөө хамтран ажиллаач гинэ. Нөгөө хар тамхинаас залхсан хүн чинь "Тэгээ чи надад энийг авч явж туслаач" гэд хар тамхиа өгчхөв. Яг энэ мөчүүд гаднаас цагдаа нар орж ирэн 15 минутын өмнө хотын дарга алуулсан. Тийм учраас хотод хөл хорой тогтоосон. Та бүхэнд нэгшлэг хийн гэв. Нөгөө маанаг нөхөр саяхан л түүний хар тамхиг авчгаад баярлаж байсан бол цагдаа хараад амьд үлдэх нь илүү чухал гэд буцаагаад өгчхөв. За барьвал барь гэдэл зүнхээ нэгжүүлэх гэж байхад нь ширээний нөгөө талд сууж байсан хүн ам нэв. Тэр хүн тоглоомын ихэнд үг хэлж тоглоомыг эхлүүлсэн хүн байв. Тэр түүнтэй оройжон хамт байсан тэр сэжигтэн биш гэж өмгөөлнө. Тэгсэн чалгана гэж зүнхийг нь авах гэсэнд өгсөнгүй шүү. Цагдаагийн дарга буу тулгатал нөгөө царайлаг залуучин цагдаагийн даргын бууг нь булаа авч өөрлөн тулгав. Энэ үед Хуашу идэж байсан жимсэндээ хаахад бөөн юм болно. Түүнийг нэгжих юм бол намаагч бас нэгж гэж хэлэхэд түүний цэргүүд нь нэрж уушийн газрыг буслан авав. Энэ дүр бол Чен цэргийн захирагч. Үнэг шиг залтай нууцлаг эрхэм. Тэдэн дээр нэгэн эрхэм ирсэн нь Пүн гихч байв. Тэр бол сангийн сайд хотын даргад нийт дэвшигч баян нэгэн. Ер нь бол хотын даргыг хүнөөсөн байж магадгүй сэжигтэн юм. Тэрч бас Хуашуг өмгөөлнө. Тэгээ түүн рүү нэг л сэжиг бүхий харж нэмсэглээд байдаг. Ингээд цэргийн дарга хотын сайд хоёр өмгөөлсөн учраас цагдаагийн дарга нэгжлэгээ зогсов. Цэргийн захирагч сангийн сайд хоёр түүнээс хинтээ хамт явмаар байна гэж асуухад цэргийн захирагчдын итгэл төрүүлгүүд царайтай байсан учраас түүнийг дагая гэв. Сангийн сайд тэндээс явахдаа Хуашугийн зүг хараад л их л дургүйхан явдгаа. Түрүүний маанагдун нөхрийг баривчилчихсан ирэхэд Чингийн хайж байсан зүйл түнд байхгүй байв. Харин Хуашугийн гарц өнхөнд хотын даргын өрөөний түлхүүрийг түрүүний цагдаа нар орж ирэх үеэр хийчихжээ. Зэргийн дарга байгаагүй бол Хуашу хэлмэгдэж хотын даргаыг алсан хэрэг тунах байжээ.
Чи эрхэм түүнд хар тамхиг нь буцаа өгч түүнээс юу хүсэж буйг нь асуухад ямар ч хүсэл мөрөөдөлгүй болж зогсолтонд орсон Хуашуу гинэтхэн өөрийн хүсэл мөрөөдлөөр дүүрэн байсан үеийн дурсамжаа сандгаа. Архитектурын мэрэгжил эзэмшиж амжилтанд хүрээд аав ээжигээ гой байшинд амьдруулах хүсэлтэй байж л дээ. Гадаадд сургууль суралцахаар болсон ч аав нь имчилгээ хийлгэхээр болсон тул сургуулаасаа татгалзжээ. Ажилд ороход хүссэн хэлцтэй ажиллахыг хүсдэгч захирлын туслахаас цаашлахгүй бүр болоогүй. Гэрлэгээр төлөвлөж байсан залуудаа сүү тавих ёслол дээрээсээ хаягдаж түүний амьдралд уналтанд орсон байлаа. Би хүссэн зүйлээ хизээж өөрийн болгож үзээгүй. Ядаж тоглоомонд ганц удаач болов ялагч болж болохгүй гэж юу хэмээн тоглолтод илүү нухацтай хандаж эхлэв. Тэр хар тамхиа алмазаар сольж болох ба түүнийг төв байрлуу илгээсэн баримтаа авч пүн сангийн сайдад буцаа өгч өрөө төлнө гэсэн байв. Түрүүн пүн сайдтай хамт явах байсан байх шүү дээ. Гэдэл тэр эрхэм өөрлөв яагаад тэгэж хараад байсныг ойлгоноо. Сайн найз жаавгаа олж очиход казино тоглож байна. Түүнээс мөнгө аваад түүний дараа хар тамхиа хаан зарж болох мэдээллийг худалдаж авав. Хар зах дээр шаазан эдлийн дэлгүүр байгаа. Бараагаа 2 дахь игнэний цэнгэр хийдэ цагаан шаазан вааранд хийж дэлгүүрийн гадаа 15 минут хүлээх хэрэгтэй гэв. Хүлээх зур нөгөө мааныг нөхөр араас нь дагаж явсан байж тарнаа. Нүд хариулж байгаад ваарнаас хар тамхиг нь авчихдаг. Араас нь очиж сүрдүүлээд буцаа авчихдаг. Үүний дараа хар тамхиа алмазаар сольж төв байрлал илгээгээд хариугаа хүлээн авав. Эцсийн даалгавар нь химийн томьёог холбогдох хүнд нь эргүүлэн өг. Энэ бол пүн сайдыг хотын даргын сонгуульд ялуулах чухал баримт гэсэн байдаг. Хуашуу тоглоомын ихэнд буудалсан буудалтай ирэхэд түүнд нэгэн захидал үлдээсэн байв. Даалгавар ил болсон. Хурдан хөдөлж ихэл. Төв талбай цэнхэр оролттой хүнд химийн томьёог өг гэсэн байв. Талбай дээр цэргийн даргачин хүлээж байдаг. Түүнд химийн томьёог өгснөөр түүний даалгавар дуусах байтал талбай дээр ахин нэг цэнхэр оролттой хүн гараад ирдгээ. Энэ мөчид Хуашуу шууд л эргэлзэж эхлэв. Чин түүнд өөрийгөө итгүүлэх арга сөвгчэлж өмнө нь амийг нь аварсан тухайгаа хэлж түүнтэй холбоотой мөн хэмээн өөртөө итгүүлж дөнгөдөг. Түүний даалгавар дууссан гэхдээ бүрэн аюул арилаагүй байна. Яг одоо галт тэрэгний буудлын руу яв. Хотоос заавал амьд гараарэ гэж хэлэн түүндээ салах ёс хийдэг. Хуашуу түүнд баярснаа илэрхийлнэ. Өөрийгөө тоглоомыг амжилтад авч чадлаа гэж бодсон Хуашуу галт тэрэгний зам дээр араасаа буудуулан үхэж тоглоомоос хасагддаг. Харамсалтай нь Хуашуу хамгийн анхны үхэж тоглоомоос хасагдсан хүн болж тарнаа. Өөрийг нь хэн алсныг мэдхийг хүсдэгч түүнд хэлэх боломжгүй. Харин тоглоом дуусны дараа бүх тоглогчид цуглан тоглоомын тухай хэлэлцүүлэг хийдэг. Тэндээс мэдээлэл авах боломжтой гэв. Тэр хүлээхийг хүсдэгч байрнаас нь ус алдаж байна гэсэн мэдээг аван явхаас өөр аргагүй болдог. Тоглоомн дээрх цэргийн захирагч Жимбол бодит амьдрал дээр нэгэн компани захирал юм. Маргааш нь Хуашуу найзаасаа тоглоомд хэн ялсныг нь асуухад цэргийн захирагч чинь ялсан гинэ. Тэр түүнийг дөрвгүй тоглогч гэж бодсон ч тэр бол 4 бүлгийн нэгнийхэн долгоологч байжээ. Хуашуу куурч химийн томьёог гартаа оруулаад хотын дарга болоо зогсохгүй түүнийг алсан алуурчин байдаг. Өөрийг нь хуурч бүр алж байхад тэнэг хүн шиг баярлаа гэж хэлсэндээ дургуунд хүрч бодит амьдрал дээр чадахгүй ч энэ тоглоомн дээр натаа ороодолцсон нэгэн заавал төлөөсөө төлөх ёстой гэж дахин тоглохоор явдаг. Энэ удаагийн дур бол Ана. Эм талын санхүүгийн зөвлөх түүний даалгавар бол Чинг бодлогын гэрээнд гарын үсэг зурхыг ятгах. Гэсэн ч өнгөрсөн үеийн нууц байх ба хэдэн жилийн өмнө цагдаагийн дарга нин Анаг аварсан. Түүний ачийг хариулж цагдаагийн даргыг ялуулж хотын дарга болоход туслах нь Анагийн жинхэнэ даалгавар байв. Улаан өнгийн хайрцаг бол та хоёрын бие биенээ таних тэмдэг. Тэр чамд Чингийн талаарх нотлох баримтуудыг өгнө. Гэхдээ Чин чамайг тагнуул гэдгийг мэдэж болохгүй гэж бичсэн байв. Даалгавраа биелүүлэхээр хамгийн түрүүнд нин дарга дээр очноо. Түүнээс Чинг барих нотлох баримтыг бууны хамт авдаг. Дараа нь Чингийн өрөөнд очтол түүнтэй адил тоглогчдын байж тарнаа. Тэдний зорилго нь юм хулгайлах бол Хуашуугийн зорилго бол үлдээх байлаа. Адилхан тоглогчдод бол өөр өөрийн даалгаврыг биелүүлэхээр тохиролцож нэгэндээ саад болохгүй гинэ. Тоглоомын дотор дид гар утас ашиглаж мэдээлэл цуглуулж байгааг нь олж мэднэ. Чин захирагч өрөөндөө ирж байгаа сургаар тэд зүхтаж удалгүй хөөгдөж явахдаа Хуашууг нь гагаад зогтчихно. Энэ үед Чин захирагч ирж таарна. Тэр өрөөгөөр шалгуулахад нэг бичиг баримт алга болсон байх ба нэмэлт Чин нийт зүйлс алга байна гэдэг. Хуашуу тэмдгийг орхих гэж байсан ч түүнийг олоод мэдчихвэл өөрөө сэжигтэн болоод дуусна хэмээгээд орхиогүй байж л дээ. Тэр өөрийгөө эм талын санхүүгийн зөвлөх хэмээн танилцуулж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлээд гэрээнд гарын үсэг зурчихвал буцаж очиод амлсан санхүүжилтийг шууд шилжүүлэх болно. Бас таныг хотын дарга болоход нь туслахаа хэлв.
Тэр хариуд нь надаар гэрээн дээр гар үсэг зурулахыг хүсэж байвал надад чин сэтгэлээ харуулах ёстой гинэ. Чин захирагч гарч явах гэтэл Хуашуу өөрийгөө батлана гэдэл орой устгаар болдог. Өмнөх тоглолтын дээр дүүнд химийн томьёо чухал байсныг санаж замаас нь дээрэмдэн уулзах газраа ирдэг. Түүн зэвсэг үйлдвэрлэх химийн томьёог өгөөд явах гэтэл өөрийн зэргүүдийг дуудаж түүнийг баривчлах тушаал өгнө. Түүний өгсөн нөхдөөг нээж үзэхэд дотор нь цагдаагийн даргаас авдаг тэмдэг болон өшөө авахыг хүсдэг хүмүүс жинхэнэ эр хүн гэд биччихсэн цаас байж таардаг. Чин захирагч Анагийн өмнөөс буу тулахад айсандаа бууг нь булаагаад авчихдаг. Тэгээд би хэрвээ өгчихвэл томьёог чи хизээж олж чадахгүй гэдэл томьёог 11 цагт казинод авчирхаар болно. Гэтэл замдаа пүн садад баригдчихдаг. Түүнийг нэгэн газарт хориод томьёогоо өгвөл амьд үлдээ гэдэг. Гэвч тэр томьёогоо өгөөгүй улмаас цаазаар авахулахар болно. Харин энэ үед казинод чин захирагч хүлээж тэсэлгүй гарч явахдаа зам дээр Анагийн идэж явсан долооны чихэр байгааг олж харна. Түүнийг барьцаалагдсан байж магадгүй гэж сэжиг авч чихрийг дагаад явсаар Анагийн байгаа газарт ирхэн тэр. Чин захирагч түүнд идгэж томьёог авахар дагаж явтал пүн сайдын хүмүүс бүслэн авдаг. Дугтууг нээж үзтэл нөгөө л нэг тэмдэг дугтуунд нь байж тарна. Пүн сайд түүнийг цаазаар ав гэж хэлэхэд Ана өөрийгөө хамгаалж чин захирагч өөрийг нь хайж ирж томьёог авах учраас тэр үед дагаж яваад томьёог нь хаан нусныг олж мэдээрээ. Миний ялахыг хүсэж буй цор ганц хүн бол чин захирагч гэж хэлснээр тэд хувилдаан зохион байгуулжээ. Ингэснээр Анагийн баг ялалт байгуулж энэ цагдаагийн дарга хотын даргаар сонгогдсон энэ удаагийн тоглолт дуустдаг. Гэсэн ч тоглолт дуусах үеэр түүний ялалтыг чин захирагч харж зогсоогүй улмаас Хуашуугийн ялалт дутуу мэт санагдана. Тоглолтын дараа зааварлагч өөрийн дуртай тоглогчдоо зурус үлдээж болох цаас өгөхөд чин захирагчид зориулан энэ тоглоомонд үнэг ялагч болж чадахгүй гэд бичиж орхино. Энэ удаагийн тоглолтод амжилтаа оролцож чин захирагчаас хариугаа авч чадсантай их л баяртай байдаг. Хуашуугийн ажлаас залгаж амралтын хугацааг нь цуцалсан байв. Захирал дээрээ очиж яалтын ажил гарсан эсхийг нь асуухад нохоотой болсон учраас түүнийг салаанд дагуулж явж салхиулах шинэ ажил нэмэгдсэн гэж хэлдэг. Хуашуу гайхаж та намайг анх ажилд авахдаа барилгын мэдлэгтэй учраас туслахаа хийлгэж байгаад өөр дасаг шилжүүлнэ гэсэн шүү дээ. 3 жил өнгөрлөө одоо яасан бол гэж асуухад түүнийг шилжүүлэх бодол байсангүй. Тэр үед Хуашуу хизээж энэ компанид архитектурын мэргэжлэрээ ажиллахгүй юм байна гэж ухаарч ажилласаа гарлаа гэж хэлв. Бас болоогүй даргыгаа нэг сайн чадчихдаг. Та над копи гуугаад хэрэггүй байх өнгөрсөн сард копины машиныг цэвэрлэж байгаад хэд хэдэн өгсөн жом болсон гэж хэлчихдэг. Найз дээр очиж түүнийг чадснаа өөрийгөө архитектурал болохыг хүсэж байгаа учраас энэ ажлыг орхиж буйгаа хэлж найз нь ч бас түүнийг дэмждэг. Уцанд нь нууц аллагын фестивал тоглоом хагас цагийн дараа эхэлнэ гэсэн мэдэгдэл ирж Хуашуу маань ахин тоглохоор яран явна. Энэ удаа Хуашуу ахин Анагийн дур тоглохоор болж Рунчун хотын хаалга нэгтгэхэд Б бүлгийн захирагч Чин гих өмнөх тоглогчоос өөр нэгэн гарч ирэв. Энэ удаагийн тоглолтод эхний оролцоогоор л чин захирагчийг ялцчихдаг. Өмнөх захирагчийг байгаагүй тэр сэтгэл дундуурхан үлдэж тоглоомын зохицуулагчаас түүнийг хайцсныг нь лавлаа асуухад тоглоомонд А болон Б гэсэн хоёр бүлгийн жүжигчид байдаг. Тэд ээлжлэн тоглодог гэв. Тоглоомын удирдах зөвлөлийн нэг хүн рүү тоглоомын зохицуулагч залган А бүлгийн чин хин нэгэн асууж байна хэмээн хэлдэг. Түүнтэй уулзгаар А бүлгийн чин захирагч буюу Шоо юу ирж уулзнаа. Энэ хоёр найз ажээ. Шоою түрээсийн байр хайж их л завгүй байсан учраас тоглоомд оролцож чадахгүй байлаа гин. Шоою тоглоомд оролцохдоо тоглогчтой татан байхыг хүсдэггүй учраас өөрийн хувийн мэдээллийг нууцлдаг гинэ. Тэр түрээсийн байр үзэхээр Хуашуугийн байранд ирж өрөө үзэж байх үеэр Хуашуугийн эцэг их нь ирж таарна. Тэнд түүний бараг л хадам ээж болох гэж байсан нэгэн ирчихсэн байв. Хуашуу сөө ёслол дээрээ хаягдсан шүү дээ. Гэтэл түүний ээж нь ирчихсэн Хуашуутай уулзна гэхэд аав нь бухимдаж тэр үеэр нэг ашиглаж орхино. Хамаг хуршууд нь цугулчихсан хэрэг дурлаа зогсож байхад Хуашуу ирж тэдний маргааныг арсалдаг. Түүний ирсэн зорилго нь гэр бүлээрээ хамт уулзахад бэлэг болгон өгсөн мөнгөө буцааж авах байлаа. Хуашуу тэр эмэгтэйд гандан бидэж бас анхны уулзалтаараа танд мөнгө өгсөн шүү дээ. Хоёр тал адилхан байхад та ямар учиртай ингэж мөнгө нэхэж байгаа юм бэ хэмээн асуув. Тэр хариуд нь ичигч үгүй тэр мөнгийг манайх үл авсан. Надад ирээгүй гэв. Сүү найрны мөнгийг хүртэл манайх гаргасан. Танаа хамаатнууд олон ирсэн байх шүү. Таныг харсан өрөвдчглөө хүүшгээ хүнтэй насан турштай амьдрахын шүү дээ гэж хэлээ түүнийг хэлэгч үгүй болгоод явуулдаг. Тэр аав ээж хоёртоо ажлаас гарснаа хэлхийг хүссэн ч өвчтэй аавыгаа хараад гэл зурхилдаггүй. Тоглоомын клубийнхан уулзалт зохион байгуулнаа. Жао тэнд чин захирлын дүр тоглодог жүжигчин ирэх зургаар Хуашиг дуудчихнаа. Тэр энэ боломжийг юу гэж алдгав дээ? Түүнтэй л тоглохын тулд өдөр бүр тоглоом руу орж тоглодог болчихсон шүү дээ. Гэтэл тэр уулзалтанд ирсэн жүжигчин нь Б бүлгийн захирагч байж тарна. Б бүлгийн захирагч энд байгаа юм бол тоглоомын дотор яг одоо А бүлгийн захирагч байж тарна гэдэл тэр тоглоомын газарлаг үүжгэнэ. Энэ удаагийн дүр бол Side SS илгээсэн мөрдөн шалгах ажилтан үүж юм байв. Түүний даалгавар бол хуучин хотын даргаыг олох.
Эрх мэдлийн тэмдгийг авах мөн өөрийн дэмжиж буй шинэ хотын даргыг ялуулах явдал юм. Өмнөх тоглолтууд дээр хуучин хотын дарга дандаа өгсөн байдаг байсан бол энэ удаагийнх дээр өөрөөр эхэлж байна. Чин захирагч ялахын тулд бүхий л аргыг ашиглаж мэдээлэл цуглуулж байгаа гэж үзэн нууцаар өрөөнийх нь гаднаас чагнаж мэдээлэл цуглуулад золтой л баригдчихсангүй. Тэгээд нөгөө мөнгөөр тооцоо хийж мэдээлэл өгдөг эмэгтэйгээс хуучин хотын даргын орны төлхөөрийг авдаг. Тэрхүү байшинд очтол нэгэн мэдээлэл байсан нь энэхүү байшинд 10 жилийн өмнө нэгэн гэр бүл амиа хорлсон гэдэг. Надад бол сүнстэй байшин шиг санагддаг гэсэн байв. Яг энэ үед хаалга хаагдаж бүх гэрлүүд ундарчихдаг. Айж байсан ч тэр байшингийн доторх эрх мэдлийн тэмдгийг хайсаар ашгүй олдогч тэмдгийг авах үеэр өрөө дүүрэн сүнснүүд гараад ирв. Айж сандарсан үүжийн гатгаж гарах гэдэгч байшин улам аимшигтай болж айн суухт нь чин захирагч гаднаас орж ирэн дүүн тусалнаа. Сүнс рүү буудах үед цэцэг болон хуурч түүнийг алхмааруулж орхидог. Үнэхээр их ажигсан үүжийн чин захирагчаас нэг ч алхам болдохгүй явна. Тэгээд бас болоогүй. Түүнээс сахиж сүнс рүү буудаад өгөөч. Би тэнгэрээс ахин дэлбийн унахыг хармаар байна гинэ. Энэ удаад гэрэл зох болоод хуурчхав. Ахин нэг буудахад цэнхэр ирвэхэ болчихов. Хуашуугийн энэ удаагийн дүр нь мөрдөгч байсан учраас түүний гарыг өөрийнхтойгоо хамт гавлаад асуулт асуунаа. Хуучин хотын даргын байшинд яах гэж очисон тухайг нь асуухад тоглоомын удирдлагын төвөөс тоглогч асуудалд орсон. Очиж тусал гэсэн учраас очисон гинэ. Тэгээд түүнийг тоглоомоос гарч мөнгөө буцаан авах боломжтой гэв. Гэсэн ч хуашуу бууж өгөлгүй. Пүн сайдын гэрлөө очиж барьцаалагдсан хотын даргыг сулдагч өөрөө хууртаж мэхэнд орсноо мэдэж чин түүнийг тэнд гавалж орхиод явчихав. Тэр явахдаа энэ түүнийг ялдаггүй юм гээд түүнд бичиж орхисон үгийг хэлчихэд явлаа. Тэр ч бас хуашууд уссансан байдгаа. Тэгээд л энэ удаа ялалт байгуулжээ. Тоглолтын дараа тоглоомын багийнхан шинэ хөлбөртөө сэтгэл хангалуун суунаа. Гэвч тэдэн дээр шоу очиж аимшигын хэсгүүд дээр ахин гарах хэрэгтэйг нь хэлдэг. Гадаа бараа орж байсан тул хуашуу такси дуудан хүлээд зогсоход нь шоуи гарч ирж тааран хоёул борооноос хорогдсон хэсэг зогсов. Хуашуу сайхан сэтгэл гаргаж шүхрээ өгдөгч тоглоомын төвийн ажилтан түүн шүхэр гаргаж өгөхдөө зэрэгцэн түүний шүхрийг авсангүй. Бүр түүнийг тоож байгаа жинжгүй орхиод явчихдаг. Шоу руу найз нь залгаж айж чурцсан эмэгтэй дахин нэг удаа тоглоомын эрх өгсөн гэж хэлдэг. Өмнө нь бас өөрийнх нь тоглох хуваарийг асууж байсан хүн тэр эмэгтэй гэж хэлв. Хуашуу ажил хасаар л байгаа. Данс нь бараг л хоосорсон учраас найзынхаа зөвлөгөөгөөр дээврийн өрөөгөө түрээслүүлэхээр болдог. Дэлгүүрт ороод юм авч явдал нэг хүнтэй юм авах гэж булаацалтахтаа таачгаал ангуун дагуур хөшгөлчхөө. Авах гэж очтол шоу юу байж таарна. Бас л түүнийг танихгүй мэд дүр үзүүлнэ. Дэлгүүрээс гараад явдал тэд нэг зүг рүү яваад байв. Бүр буруугаар ойлгож хуашууг өөрийг нь дагаад байна гэж боддгоо. Түүний байр түрээслэх гэж байсан гэмээ байраа түрээслэгээ болчихжээ. Яг энэ боломжийг ашиглаж хуашуу өрөө түрээслүүлэх зараа нүдэн дээр нь гаргаад л зарын самбарт наачдаг. Шоу тэр гудамжинд ягаад ч юм өрөө түрээслэх гээд байдаг. Гэвч түүнд байр олдохгүй байв. Хуашуугийн дээврийн өрөөний талаар боддогч түүнтэй холбоо барьж түрээслэе гэж хэлж чадахгүй л байдаг. Тэгээд найзаасаа гуйж өөрийнхөө өмнөөс өрөөг нь үзүүлэхээр явуулдаг. Найз нь өрөөг нь жижиг хуучин байна гэдэл гочлсоор л байдаг. Хуашуу түнд өрөөгөө түрээслэхийг хүсээгүй учраас хэлэх гэж байсан ч тэр байрыг нь бүхэлд нь 3 сарын хугацаатаа түрээслэе. Би шанхаад 3 сарын хугацаатай ирсэн юм аа. Өмнө нь энэ гудамжинд би өөдөө амьдардаг байсан. Түүнтэй хамт өнгөрөөсөн дурсамжаа санах боломж олцсон учраас баяртай байна. Байраа надад бүхлээр нь түрээсвэлээ чимээ гуйдаг. Тэгээд 1 сарын түрээс гэж 20,000 юан санал болгов. Энэ татгалзахын аргагүй санал байсан учраас зөвшөөрс найзынхаа капитанд давхарт амьдрахаар болдог. Тэр компани захирал хүн байж ямар учраас тэр гудамжинд байр түрээслэхийг хүсснийг сонирн байгаа юм л та. Хүүхэд байхдаа нэг гүндээ хамт ахуулсан зургаа дэвтэрний завсарт хийж нүүхтэй бэлдэнэ. Унтаж байхдаа нэгэн зүү зуудалсан нь барилгын нурангийн хажуугаар алхаж эмнэлэг аврах албаныхан ирчгсэн байх зурагдал харагдаж тэрхүү зүуднээсээ цочин сэрдэг. Хуашуу найзынхаа капен 2 давхарт амьдарч эхэлсэн учраас цөөхт нь бүртгүүлж байж ажлын бус цагаар гарч орох боломжтой болно гэд иргэний үнэмлэхнийхээ зургийг явуулах гэтэл байсангүй. Гэртээ иргэний үнэлгээ орхичихжээ. Шоу шинэхэн байрандаа дөнгөж нүүж иртэл хуашуу иргэний үнэлгээ авахаар ирж тааран түүнд өөрийгөө мэддүүлэхгүй тулд хаалганы завсраар өгчгөөд мөндийн зураагүй хаалгаа хачихнаа. Хашил гарчихсан тул түүнтэй уулзах боломжгүй байна гэж хэлсэнд итгээд бүр эмийн сангаас хашлын тоос юм авчирч тавьчихад явв. Найз Жаогийнх нь капен өнөөдөр их хүнтэй байгаа учраас хошууг туслаач гээд дуудана. Гудамжны эсрэг талын виртуал тоглоом интернет орчинд тесрэлт гаргасан пост хийсний улмаас хүмүүс тус тоглоомыг тоглохыг хүсэж шуурч байгаа гинэ. Капен хүргэлтэнд гарч яваад өөрийнхөө байрыг түрээсэлсэн эрхмийг олж харна. Харшилтаа гарч чадахгүй гээд байсан хүн тоглоом тоглохоор орж байгаад мөн машины дугаар нь хүртэл тус хотын дугаар байв. Өөр хотоос ирж энд түр амьдарч байгаа гээгүй билүү гэж гайхширна. Копигоо хөргөж өгөөд ажилтнаас нь асуухад тэр хүнийг энэ газрын захирал гэв.
гэв. Томилтоор өөр газраас ирсэн гэдэг нь худлаа байх нэ. Яг гэж манай барийг түрээсэлсэн юм болоо гэж сонирхож оройн гэртээ очиж үзтээ Шоёо гэрлүүн орж байхыг болоод харчихав. Тэр яагаад манай барийг түрээсэлсэн байж өөрөө ирж уулзаагүй билээ? Тоглоомноос болоод надад үс сонсон хിവэрэ байгаа юм болов уу гэж шүнжин бодож хонсны эцэс дээврийн өрөөний ор мууцсан байсныг солих далмаар гэртээ ирнэ. Шоёо зүхтэг гэж оролддог чадсангүй. Дотгош орж орыг нь угсарч өгөхийг хүсэнд найз руугаа залгаад хүргэлтийн ажилтнууд болон Хуашууг хэсэг доош буулгаж чаддаг. Яагав дэ бүх үннийг мэдсэн Хуашуу албаар өдөж байгаа хэрэг. Найз нь амжиж ирч чаддагч буруу хаалгаар яваад орчихноо. Тэгээд тагтаар нь дамжиж гэрт нь орж чаддаг. Дээврийн өрөөний шүүгэнд нуугдаж байх болохоор хурдан зохицуулаад явуулаарэ гинэ. Гэтэл ор болон шүүгээ хамтд нь аваад ирчихжээ. Нуугдсныг нь мэдсэн тэрээр янзыг үзэж бүх тавилгуудаа хуучирсан үгийг нь шалгана гэдэл хаана нуугдсныг нь олох гэж их хичээнэ. Хуашууг явсны дараа би үнэхээр сайн зохицуулж чадлаа гэдэл баярлан суугаад гадаа оргсон углаашаа гэрт орж ирснийг нь хараад тэр баригдсанаа мэддэг. Хуашуугийн аав ээж нь түүнийг оройн хоолнд урьжээ. Хоол хийхтэн туслах гэсэн ч ажлаа тараад ирсэн ядарч байгаа гинэ. Учир нь түүнийг ажлаасаа гарсныг нь мэдэхгүй байгаа. Бүр захиралд нь өгнө гэд бэлэг бэлчихсэн байдаг. Захирлын ерөнхий туслах учраас захиралтайгаа зайн харилцаатай байх ёстой гинэ. Тэр үед Хуашуугийн утсан дугарч Жүүлийн группээс залгаж ажлын ярилцлаганд дууддаг. Шоёо чимээ шууганаас болоод жүнжүүн ундаж чадалгүй хондог. Гэтэл Хуашуу ахиж ирж бичиг баримт гэрээс аавна гинэ. Түүний авах зүйлийг бэлдэж тавиад гэрээсээ гарч явдаг. Шоёуч бас архитектурын мэрэгжилтэй бөгөөд өөрийн амьдарч буй байрныхаа эргэн тойрныг зурж явна. Хуашуу өнөөдөр ажиллахыг хүсдэг мөрөөдлийнхөө компанид ажлын ярилцлаганд орохоор ирээд байна. Гэвч түүнийг архитектурын ажилд бус захирлын туслахын албан тушаалд ажилд авмаар байна хэмээн санал тавьдаг. Түүний архитектурын бүтээлдээ ч танилцдаггүй. Сэтгэлээр унсан лифтэнд суухад тэрхүү компани захиралтай даралддаг. Бүгд л захирлыгаа хүндэлж хамт лифтэнд суухгүй байхад Хуашуу эргэн тойрондоо юу болоод байгааг ч анзаарахгүй. Бодолтой дарагчихсан явна. Түн рүү байрны сөөхөөс гинт залгадаг. Харин энэ Шоёо гэртээ орох гээд ирсэн чинь хөрш залуун түүнийг түрээслэгч нарын нэрэн дундаас нэрийг чинь хараагүй. Энд хэд хоног гадуур холгоод л юу тэмдэглэж аваад байгаа юм. Ямар санаатай хүн бэ гэдэл зовоож гарна. Өмнө нь хөршийг нь хаалга онгоож эрэгтэй хүний хурууныхээ гарчихсан байсан гэдэл түүнийг буруутгаж гарна. Бас наад дээр юу тэмдэглэснээ харуул гээд зовоож байхад нь Хуашуу ирж түүнийг өмгөөлөд түүнийг үнэхээр түрээслэгч мөн гэж баталгаад Шоёо юу хийж холгож байснаа үзүүлж хурц залуугаас өмнө нь манай найз эрэхтэй гэрт чинь андуураад орчихсон юм а гэд уучлалтгүй. Тэд одоо л нэг ярилцахаар болж түрээсийн гэрээгээ дахин хийхээр болдог. Хуашуу сэтгэлээр унсан нээлт байсан учраас Шоёо түүнээс юу болтыг нь асууж мэдэв. 3 жилийн өмнө Galaxy номын дэлгүүр баригдахад тэрхүү дизайныг гаргасан хүнээр үнэхээр их бахархаж түүнээс ч илүү архитектур болно гэж өөртөө амласан боловч би бууж өгсөн. Өнөөдөр миний эргэлтийн цэг гэж бодсон юмсан хэмээн хэлдэг. Хуашуугийн удаа түүний нэрийг асууж мэднэ. Тэр захирлын туслагаар ажиллахыг хүсээгүй учраас тус компанид татгалзан хариу өгдөг. Харин Шоёо гэртээ харж Хуашуугийн архитектурын бүтээлүүдэд танилцж түүний үнэхээр авьяастайг нь олж мэддэг. Өмнөх удаад аав ээж хоёр нь захиралдаа өгөөрэй гэсэн архийг орхиж явсныг мэдээд гэрт нь хүргэж өгөхөөр очиж явна гэсэн зурус илгээв. Хуашуу сандарч түрээслэгч рүүгээ залгасан ч уцаа авдаггүй. Гэрийн гадаа эртэл яг аав ээж хоёртойгоо таардаг. Аргагүй ихэн тэдэнтэй зүг гэртээ орноо. Азар Шоёо гэртээ байхгүй байж таарна. Найз руу нарваад удаа залгасан ч уцаа авдаггүй. Уцсныхан зэнийг дуусаад унтарчихсан байхад Шоёо өөрөө түн рүү залгадагч уцанд холбогдох боломжгүй болчихсон байв. Аав ээж хоёр нь охиныхоо гэрт ирээд л хоол унд хийгээд уннаа. Түүнийг ирчих үедээ гээд сандарч зуухдаа заасан дээр орохыг хориглоно гэж нагаад үүдэндээ начхав. Азар түрээслэгчийн усны дугаар ирж аав ээж нь дарсанд гудамжны дэлгүүр рүү гараад ирээ гэхдээ зэрэгцэн. Шоёо ирнэ. Аав ээж хоёр маань ирчихсэн надад тур туслаад явтал нь хүлээж байгаа ч гэж ярилцаж зогсоход нь ээж нь гараад ирнэ. Сандарсандаа ажлын хамтрагчаа гэж танилцуулчихав. Тэгээд оройн хоолнд өргөнаа. Аав ээж нь тэднийг буруугаар ойлгочихдог. Шоёо гаргаж өгөөд уушлалт гуйгаад эцэг их нь удахгүй явах учраас түр хүлээгээч гин. Тэр үед Динамизм дизайн студиэс залгаж дизайны хэлцээ албан тушаалд ярилцлаганд дуудана. Хуашуу үнэхээр их баярлаж Шоёог билуугаар тайлдаг. Тэр ажлын ярилцлаганд орохоор ирэхэд нэгэн эмэгтэй түүнээс ярилцлага авах бололтой. Өмнөх ярилцлаганд ирээгүй хүнийг Шоёо захирал яагаад ярилцлаганд дуудваа гэж гайхдаг. Ярилцлагын танхимд ороход тэр студийн захирал нь Шоёо байж тарна. Ярилцлагын үеэр түүнээс өөр чиглэлээр ажилласан 3 жилийн алдагдлаа хэрхэн нөхөх вэ гэж асуугаад тэр үргэлж суралцаж байснаа хэлдэг. Мэргэжлийн чанартай асуултыг хятад болон англи хэл дээр асуугаад тэр үгүйхэн хариулдаг. Мөн өөрийн бүтээлээ танилцуулгаад түүнийг алдаагаа олж харсан уу гэж асуудаг. Тэр өөрийн бүтээлийн даацыг муу гэж хэлэн нүдэн дээр нураачхав.
Өмнө нь архитектурын хамгийн чухал зүйл бол хувь хүний онцлог болон хэм маяг гэж итгэдэг байсан. Харин одоо бол хамгийн чухал зүйл аюулгүй байдал хэмээн хэлгээд Шоюгийн хар бараан дурсам цэдэрний Хуашууд 3 хоногийн дараа ярилцлагын хариуг мэдэгдэнэ хэмээн ярилцлага өндөрлөв. Шою нэгэн барилгын тэмцээнд оролцохын тулд Хуашуугийн гэрийг түрээслэж мэдээлэл цуглуулж тэр хавийн барилгын зураг төслийг судалж байгаа юм байна. Ярилцлаганд оролцсон хүмүүсээс 2 хүнийг онцолж байгаа бөгөөд түүний нэг нь Хуашуу байв. Түрээсийн гэрээг шинжилсэн учраас авчирч өгнө. Тэгээ дахин гинтийн асуудал үүсэхгүй байх тал дээр анхаараарай гин. Мөн ээж авдаа байраа түрээсэлж байгаа хэлэх тухайн бас хэлнэ. Чи тэр хугацаанд ажилгүй болоод төр зургийн гарц болгон байраа түрээсэлж байгаагаа тэдэнд хэлгээд юм тийм хэцүү гэж. Чи тэр арай буруу зам сонгочихсон юм биш биз дээ гэж санаа зовж байгаагаа хэлж байсан шүү дээ. Өөртөө эргэлзээр байгаа хүн бусдыг өөрт нь боломж олгоход итгүүлэхэд маш хэцүү хэмээн түүнийг өөртөө итгэлгүй гих утгатай үгс хэлдэгэ. Хуашуу түүнд хандан тэр үед би чамайг найзаа гэж бодсон учраас тэр бүгдийг хэлсэн. Тэр нь эргээд миний сул тал болно гэж бодсонгүй. Би өөртөө итгэлгүй хүн биш. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тэмцэн гэж хэлчихэд явдаг. Сэтгэлээр унчихсан ахаад л ажлын ярилцлагандаа тэнцэж чадсангүй бололтой хэмээн найз руугаа залгана. Тэд хооллож суухад түүний утсанд ажлын ярилцлаганд тэмцэн гих зурус ирнэ. Даваа гараг болж Хуашуу шинэ ажлын газартаа очдог. Ихэнх хүмүүс түүнийг халуун дотноор хүлээж авдаг ч ахлах нь түүнийг гадаадад суралцсан уу, ажлын туршлага гэх мэт асуултуудыг асуудаг. Түүнд ажлын туршлага байхгүйгаас гадна дотоодын их сургуулийг төгссөн шүү дээ. Энэ мөчид гаднаас захирал Шою орж ирэхэд харсан даруйдаа л хөшөж орхино. Ажлынх нь хүн түүнийг захирлыг хараад ингэтлээ цочирдох хэрэггүй. Манай компани чөлөөтэй байж болно гэдэг. Шою Хуашууг өрөөндөө дуудаж уншид танилцах ёстой материалууд өгдөг. Өчигдөр оройны болсон явдлаас уучлалт гуйхыг хүсдэгч гаднаас хүн орж ирээд амжилтгүй болно. Шинэ ажилтнаа өгтөж авахар хоолнд орж түүнтэй илүү танилцдаг. Тарих ууч чаддаггүй Хуашууг хундаг өргөөч хэмээн арих болгосноор Хуашуу маань цогтоод унчихдаг. Ажлынх нь гэрийн хаягийг нь олж хүргэж өгөхөр болоход Шою сандарч тэд намайг тэнд амьдардгийг мэдчихнэ гэдэл би хүргээд өгчихье хэмээн ажлынхныгаа алмааруулж орхино. Одоо амьдарч байгаа газрыг нь асуугаад өөрийнхөө хуучин гэрийн хаягийг л хэлээд байв. Замдаа уйлжлуулаад буу юм болно. Аргагүй эрхэн түрээсэлж буй байран дээрээ авчирдаг. Гэрийн гадаа ирээд бууй гэтэл сэрдэггүй шүү. Виртуал тоглоомн дээр хотын даргын пайзыг түрүүн ихэд байсныг нь санаж хотын даргын пайз алга болчихлоо гэж хэлсэн чинь зочиос сэрчигдэгэ. Шою Хуашууг өрөөнд нь оруулж унтуулах гэсэн боловч түлхүүр нь олцсонгүй тул зочны өрөөнд унтуулж өөрөө шүнжин зураг төслөө зурцуудаг. Үүрээр Хуашуу сэргээд яагаад энд байгаагаа хэрхэн ирснээ огт санахгүй байв. Шою дээврийн өрөөрөө гарч хаалгаад өгшдөг. Гэтэл төгжээ нэвдэрсэн байжээ. Аман цангаж байсан тул Хуашуугаас усгүйж тэд хоорондоо хэсэг ярилцсан суудаг. Тэр шөнө Шою Жулиний зураг төслийн уралдаанд зориулсан бүтээлээ зурцсан огт унтаагүй байжээ. Тэгээд тэд хоорондоо үл ойлголцлооч залруулдаг. Хуашуу түүнээс түрээслүүлэгчийн харилцаатай болохоор ажил тавсан юм уу гэж асуухад тэр үгүй чамайг чадвартай учраас авсан гэж хариулдаг. Тэр түүний гэртээ үлдээсэн бүтээлүүдийг хараад үнэхээр чадвартай гэдгийг нь олж мэджээ. Маргааш өглөө нь Хуашуу ажилдаа хоцрох гэж яарч байтал захирлан зүгээрээ хамж явъя гэж хэлнэ. Тэд хамтаа ажил дээрээ ирэхэд баригдчихгүй гэж санаа зовсон ч захирлан тайван хандаж өөрийгөө буруу зүйл хийгээгүй учраас сандрах хэрэггүй гэдэг. Гэвч ажил дээр нь муу мэдээ хүлээж байв. Интернетээр компанийн талаар зураг мэдээлэл тархаж улмаар лайв нь тэднийг төслөөсөө хассан байлаа. Төслийг хариуцаж байсан ажилтнанд зураггүй болсон байв. Энэ үед түүний ээж нь залгааж саад бэрхшээл тулгарсан ч ажлаа сайн хийхийг аав шигээ алдаа гарахгүй байхыг сануулдаг. Түүний аавын боловсруулсан спорт залны зураг төслийн барилга нурснаас болж олон хүн бичсэн бөгөөд тэр үүний улмаас сэтгэлээр унаж амиа хорлсон гэж үздэг. Гэвч тэр үүнд итгэдэггүй үнэн шалтгааныг олж илрүүлэхийг хүсдэг ажээ. Маргааш нь ажил дээрээ сэтгэл санаагаар унсан ажилчтанд дүүрэн байлаа. Гэвч эмэгтэй захиралж өв багийг тайвшруулж лаймны төслийг өргөжлүүлэх боломж байгаа гэж хэлдэг. Зарим нь эргэлзэн шударлагууд нь асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа ажээ. Итгэл буурсан мэдтэр мөчөд Хуашуу өөрийн зураг төслийг танилцуулж түүний бүтээлж өвөө захирал таалагдсан. Тэд хамтаа Лаймн группийн захиралтай уулзгаар явдаг. Лаймны захирал тэдэндээ уулзах сонирхолгүй байсан ч тэд хүлээсээр л итгэл тасарч гарч явж байтал Лаймны захирал нь гольф тоглож байгаад ирж байдаг. Анхнаасаа компани дээрэж байгаагүй байдаг. Үүнийг харсан Хуашуу юу захирлыг сэтгэлээр унсан гэж бодон түүнийг дэмжихээр хоолнд дурдагч тэр өөр төлөвлөгөө гарган өөр газар руу очихыг санал болгоно. Тэндээс тэд Лаймны захирал энэ амралтын өдөр болох хуримд оролцох гэж байгааг мэдэж авдаг. Амралтын өдрөөр Хуашуу захиралтайгаа хамт хуримд очдог. Хувийн арал дээр тансаг байдлаар зохион байгуулагдсан энэ хурим зөвхөн дээд зиндааны хүмүүсийг цуглуулсан байв. Сүд бүсгүүн Шоюгийн найз байдаг бол
Сүйт залуу нь Хуашуугийн 3 сарын өмнө салсан сүйт залуу байлаа. Үүнийг хараад Хуашуу цочирдон дотор нь муугарч яран тэндээс холдов. Тэр үед лаймны захирлэгч даран Шоёо Хуашууг орхиж явахаас өөр аргагүй болдгоо. Тэр усуугаа жоохон амраад тайвшир гэж хэлээд яваад өгдөг. Хуашуу сүйт бүсгүүдээ ялцаж байгааг харсан хуучин найз залуу нь сандарч эхэлнэ. Хуашуу сүйт бүсгүүд нь баяр хүргээд гинтийн хорим юм уу хэмээн асуухад нь энэ нь гинтийн биш харин аль хэдийн нэг жилийн өмнөөс үргэлжилсэн харилцаа байсныг мэдэж авна. Ингэснээр хуучин найз залуу нь давхар харилцаатай байсныг мэдэж авдаг. Тэр сандарч ээж дээрээ очин Хуашуу ирчихсэн хормыг сүтгэх гэж байна гэж хэлэхэд ээж нь арга сэтэж Хуашууг амралтын өрөөнд ганцаараа нормогц гаднаас нь төгжчихв. Энэ үед юу захирал Хуашуу зураг төслийг авчих даалгавар өгдөг. Өрөөнөөс гарах боломжгүй болсон тул тэр цонгоор гарч эрсдэлтэйч амжилтаагаар ажлаа хүргэж өглөө. Шоёо лаймны захиралтай уулзаж өөрийн бүтээлээ танилцуулан өндөр үнэлгээ авч чаддаг. Хуашуу цонхоор буухтаа гутлаа гэж шагаагаа баг зэрэг гэмтэж гिचээ. Тэр хоримд оролцохгүй гэж шийдэн усан онгоцны зогсоол дээр хүлээж байхад Шоёо түүнийг яагаад ийм байдалтай байгаа цаад учрыг нь олж мэдэн эргэж ирээ төвчих хэрэггүй гэж хэлээ түүнийг хорим руу дагуулan явдаг. Сүйт бүсгүүд бүгд зүлгэх мөчөд Хуашууг хараад сүйт залуу сандарч бүгжөө унгааж хүн бүр бүгжийг хайж байхад Хуашуу олсон ч Шоёо түүнийг хөдөлгөхгүй. Сүйт залууг нь өөрийг нь авахыг шаарддаг. Удалгүй сүйт бүсгүүнч түүнийг яагаад хачин зан гаргаад байгааг нь анзаарч эхлэв. Хормын дараах цайлгийн үеэр Шоёо асуудлыг сөхөж Хуашуу зориг гарган сүйт залуу нь өөрийнх нь хуучин найз залуу байсан. Мөн хоёр эмэгтэйтэй зэрэг харилцаатай байсныг нь илчилж, ингэснээр түүний баян айлын хүргэн болох төлөвлөгөө нуруу унлаа. Дараа нь Шоёо Хуашуугийн гутлыг олж өгч хөлн гэмцэн гэдгийг мэдээ түүнийг өөрч явна. Хаана амьдардгийг нь асуугаад Хуашуу найзынхаа капен дээд давхарт амьдардаг гэж хэлдэг. Хуашуугийн биеийн тавгүй гидсэн өвдөж хөлн гэмцэн тул Шоёо санаа зовн. Шууд тусалж чадахгүй ч капен үднээс найзынхаа дугаарыг олж харан түүнийг залгаж дууддаг. Мөн им авч үлдээжээ. Даваа гарагт ажилдаа ирэхэд эднийг сайн мэдээ өгтлээ. Лаймны төслийн өрсөлдөөн дахин оролцох эрхэн сэргээгдэжээ. Удалгүй Лайман компани төслийн өрсөлдөгчдийг цуглуулan уулзалт хийв. Хуашуу бичиг баримтаа мартаж буцах үед компани нэр хүндийг гутаасан халах ажилтан гарч ирнэ. Тэр хурлыг сүйтгэх гэж байна хэмээн бодож түүнийг зогсоох гэж оролдогч бараг зодуулгаа шахнаа. Харин Жуулин группийн пэй захирал тусалж байдлыг намжаадаг. Жуулин ба Динамизм компани удирдлагууд гаднаа эвдэмэт боловч дотроо зөрчилтэй байв. Динамизмын ахлах дизайнер хахуул авч компани эсрэг хөдөлсөн ч бүтлгүүдчээ. Харин Жуулин энэхүү хэргийн байв. Түүнд амлсан амлалтаа биелүүлээгүй тул асуудал үүсэхээр ирсэн байж пэй захирал түүнийг орон нутгийн жижиг компанид ажиллуулахаар зөвтөлсөн байдаг. Шоёо бол Жуулин группийн үндэслэгчийн хүү. Өөрөөр хэлбэл жинхэнэ өв залгамжлагч байжээ. Харин пэй захирал яаж энэ компаниг гартаа авсан нь тодорхойгүй хэвээр Хуашуу өөрийн ахлагтайгаа хамт лаймны төслийн талбайд очиж хэмжээл болон хөрсний судалгаа хийхэд Жуулин групп аль хэдийнэ том багтаа ирсэн байлаа. Харин Динамизм компани ердөө 2 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн нь тэдний боломж нөөц ямар ялгаатайг тодгон харуулж байлаа. 2 хүний бүрэлдэхүүнтэй байсан ч тэд ажлаа маш сайн хийж байв. Гэтэл ахлах дизайнерыг нь хуралтай гэж компаниас дуудахад хамт явахыг санал болгосон ч Хуашуу ажлаа дуусгана гэд үлддэг. Тэр орой болтол хичээнгүйлэн ажиллаж түүний энэ сэтгэлийг Жуулин группийн пэй захирал хүртэл анзаарав. Орой болж бороорж хэлснээр нөхцөл байдал хүндэрнэ. Яг энэ үед пэй захирал ирж түүнийг хот руу хүргэж өгөхийг санал тавьдаг. Эхэндээ Хуашуу татгалзсан ч такси олдохгүй байсан тул аргагүй ирэхэн түүний машин суулаа. Замдаа пэй захирал өмнө нь түүнийг өөрийн туслахаар авах гэж байсан тухайгаа сануулж дахин өөрийн компанид дизайнерын ажлаар орох сонирхолтой байгаа эсхийг нь асуудаг. Харин Хуашуу татгалзаж одоогийн ажилдаа сэтгэл хангалуун байгаагаа хэлээд Шоёо захирлыг магтдаг. Энэ үед ахлах нь Хуашуу санаа зовн уцаар ярьж байгааг сонсон Шоёо түүнийг өсгөр гарч пэй захирлын машиныг замдан зогсоож Хуашууг өөрийн машинд суулгадаг. Пэй захирал түүнд явжтай хандаж ажилтнаа надад алдна гэж айсан юм уу хэмээн өднөө. Хуашуу өөрийгөө буруу зүйл хийсэн мэт санаж юу захиралтай юу ч ярьж чадалгүй явдаг. Харин Шоёо түүнийг гэртэн хөргөж өгөхдөө лаймны төсөл компанид нь маш чухал алдаа гарахыг хүсэхгүй байгаагаа мөн төслийн багийн гишүүний хувьд өрсөлдөгч компанид зайгаа барих хэрэгтэйг нь тайлбарлав. Гэвч Хуашуу үнийг буруугаар ойлгож надад итгээгүй улмаас барилгын талбай дээр утсан байна гэж бодон дотроо урлнаа. Шоёо тайлбарлахыг оролцсон ч утсан дуурч яриаг нь тасалж орхив. Намайг итгэл даах хүн гэж боддоггүй юм байна хэмээн тэр дотроо гомдож цоцорлоо. Харин Шоёо буруу ойлголт төрүүлсэндээ санаа зовж түүнийг ажиглагч шууд очиж тайлбарлаж чадалгүй тэнэгэлцээр байдаг. Удалгүй Жаогийн нөхөр ажлын түнштэйгээ холбогдохын тулд алгын нүс тайлах тоглоомд оролцох шаардлагатай болж Жао Хуашууг ятган хамт оролцохоор болов. Гэтэл тэнд найзынхаа нөхрийн түнш ирмэгцээ Хуашууд хэтэрхий бүдүүлэг ханднаа. Гартаа барьж авсан копигоо хүртэл шууд хогийн савнд хаях зэргээр үл томсорлсон үйлдэл гаргадаг. Тэр хүн найзынхаа нөхрийн ажилд чухал нөлөөтэй тул Хуашуу түүний энэ занг төвчгээс өөр аргагүй байв.
Энэ удаад Хуашуу Ижи нэртэй сэтгүүлчийн дүр тоглохоор болов. Харин өнөөх ядаргаатай залуу түүний нөхөр болж таарнаа. Бүр дүрдээ хит авчихсан мэт ханаа гэж дуудан. Дэндүү татан ажиллах нь Хуашууд ихэд төвөгтэй санагдаж тэр аль болох түүнээс зайгаа барихыг хичээдэг. Цагдаагийн дарга түүнд дараах даалгаврыг өглөө. Ярилцлага хийх үеэр чин цэргийн захирагчид ойртож түүний халаасны цагийг нууцаар авах ёстой байв. Чин цэргийн захирагчийн аав эдийн засгийн гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд тэрхүү цаг нь чухал баримтайж хэрв цагийг нь олж авч чадвал түүнийг бүрэн унгаах боломжтой. Гэвч өнөөх залуу дахин гарч ирж Хуашууг илүү сайхан хувцлах хэрэгтэй хэмээн шахсаар дэлгүүрлүүд агуулаа ортог. Түүний сонгож өгсөн хувцсанд хит задгаа байсан тул өмсгөөс зайлсхийж боломжийг ашиглан цухтаачихдаг. Ингээд шууд даалгавартаа орноо. Чин захирагчийг олж ярилцлага хийхээр очиход чин захирагч түүнд итгэл үзүүлж би зөвхөн итгэж болох хүмүүстэй л ойртдог гэж хэлэхэд Хуашуу өмнөх явдлыг буруугаар ойлгосноо ухаарнаа. Чин захирагч түүнээс нөхрийнхэн талаар асууж хэр татан болохыг сонирхон баг зэрэг харцсан гайстай байв. Хуашуу найздаа туслахын тулд хичээж байгаагаа хэлэхэд чин захирагч түүнд тусалж тэр залуугаас хол байлгахыг амладаг. Гэвч Хуашуу гинэт жинхэнэ зорилгоо санаж боломж гармагц халаасны цагийг нь нууцаар авахыг оролддог. Энэ үед өнөөх бүдүүлэг залуу түүнийг хайсаар ойртож ирнэ. Түүнийг бараг олох мөчүүд захирагч театр дах гэрлийн бүрхүүлийг буудаж анхаарлыг сарниулан Хуашууг нууц гарцаар авч гардаг. Хуашуу цагийг нь авсан гэж бодсон ч үнэндээ аваагүй байлаа. Үүнийг мэдсэн чин захирагч түүний араас гүйж очиод яагаад надад тусалсан юм бэ гэж асуухад тэр би таныг захирагч болно гэдэгт итгэсэн. Тиймээс урахыг хүсээгүй хэмээн хариулдаг. Үнэн дээр тэр ба шин сэтгүүлч бөгөөд туршлагагүй өөрийн зүүн совин итгэл үнэмшилтэй үнэнч нэгэ ажээ. Түүний жинхэнэ даалгавар нь цагдаагийн дарагтаа уулзсан мэдээлэл авч дараа нь сэтгүүлчийн дүрээр цэргийн захирагчид ойртон тагнуул хийх байжээ. Гэхдээ өөрийн зүүн совиндаа итгэж хотын захирагчийг сонгох байж. Тийм учраас чин захирагчийг дэмцэн хэрэг. Энэ үед Жаав болон түүний нөхөр дээр өнөөх түншин нэрж Хуашууг царайлаг залууд сэтгнэж зугтсан. Завхаах хүүхэн гэх мэтээр дөрмжилж эхэлдэг. Жаав түүнийг өмөрч маргалцсан бүр алгадуулж орхино. Тэр мөчид Хуашуу ирж дараа найзыгаа өмөрөн шууд алгадахад өнөөх бүдүүлэг залуу уурлан дайрч бараг зодтолдох чахнаа. Тэр үед Хуашууг түлхэхэд хажууд байсан баримлал нь унах агшин Шоую амжиж ирж түүнийг хамгаалдаг. Энэ явдлын улмаас тоглолтыг зогсоохоос өөр аргагүй болдгоо. Хуашуу найздаа санаа зовж байсан ч нөхөр нь асарч байсан тул тайвширч өөрөө Шоуюг дагуулan имлэг явдаг. Аз болоход ясхуураагүй. Зөвхөн хөнгөн бэртэл авсан байсан ч хэд хоног амрах, хоол болон хөдөлгөөний дэглэм барих шаардлагатай гэж эмч зөвлөдөг. Жаав болсон явдал дургуутсан ч хавцан нүүрэндээ жин тавин сууж нөхөр нь түүнийг халамжилнаа. Тэд энэ бүхнийг хөндгөн төслөөс аврагдлаа хэмээн өөртөө татгаруулж байв. Имлэгээс гарсны дараа Хуашуу түүнийг гэрт нь хөргөж өгөөд уух ёстой юм идэж болохгүй хоолыг нь дахин сануулдаг. Тэр үед Хуашуугийн гэдэс дугарч Шоую хоол хийж өгье хэмээн түүнийг дээш дагуулan орлоо. Хоолод суухдаа Шоую өмнө нь түүнийг сэжиглээгүй зүгээр л санаа зовсонд очсон гэдгээ тайлбарлаж Хуашууч бас би чамаас урахгүй. Хамгийн ухаалаг хүмүүс л чиний хажууд үлдэж чадна гэж хэлснээр түүнийг баггүй ураагаад авдаг. Тоглоомын үеэр гарсан асуудлын дараа Хуашуу түүнийг нууцлаг аллагын тоглоомын захирал мөн тайсны зураг төслийг өөрөө гаргасан гэдгийг нь мэдэж авдаг. Тэр тоглоомын ертөнцид дуртайгаа тэнд олон төрлийн туршлага хуримтлуулж бодит амьдралын зовлонгоо төр зур мартдаг тухайгаа ярьдаг. Шоуюгийн тоглоомын доторх дүр болох Чин Шоуийн үнэндээ түүний жинхэнэ нэр байв. Аав нь нас барсны дараа аав гихчийн авгийг авч нэрээс хэлсэн тул зөвхөн тоглоомын дотор л өөрөөрөө байж чаддаг ажээ. Маргааш өглөө нь Хуашуу өглөөний цай авчирч хөргөгчийг нь хоолоор дүүргэн ажилд нь хүртэл машинаар нь хөргөж өгөхөр болдог. Гэвч тоглоомын бүлгийн чатанд өчигдрийн явдалд уйлантарч зарим нь тэднийг хайрын гурвалжин гэж зарим нь Хуашууг буруутгаж угалднаа. Виртуал тоглоомын гүү захирал бичлэгийг шалгаж үзээд бүдүүлэг залуугийн бичлэгийг ил гаргахыг оргилдог. Учир нь тэр залуу Чин Жиншин нэртэй үйлдвэрийн паркийн шинэ менежер байв. Үүнийг сонсон Жаав орч ирээд дөрмийн дагуу асуудлыг шийдвэрлэхийг шаарддаг. Юу захирлын гар гэмтсэн тул Хуашуу эдгэртэл нь хувийн жолоочийг нь хийхээр болдгоо. Оройн гэртээ иртэл Чин тэнд ирчихсэн. Түүний кафе дээр хууль бусаар амьдарч байгаа хэмээн сурдуулж хэрэг мэдчихвэл найзын чинь кафе хаагдана гэж ялганаа. Тэгээд өөртөө нь болзоонд явчих бол дуугаа өнгөрөе гэж авддаг. Хуашуу түүнийг шууд хөөж явуулаад нүх шийдвэр гаргадаг. Маргааш нь Шоугоос хизээ нүхийг нь асууж гэрээд усаагүй тул байраа хамтран ашиглах санал тавьсан ч тэр зөвшөөрдөггүй. Рен Жоо захирал гинти мэдээ болох лаймны төсөл 2 хоногоор урагшсан тухай мэдгдлээ. Төслийг хурдан дуусгах шаардлагатай болсон тул Хуашуу ухаалаг санаа гаргаж би чиний зургийг зурж туслая. Харин байраа хамтдаа хэрэглэе гэж санал болгодог. Энэ удаа Шоую зөвшөөрч тэд хамтдаа амьдрахаар болдог. Нөөж ирсэн Хуашуу баяр хөөр дүүрэн байв. Ачаага арай гэж зүүн оруулж дуусгаад амрах гэтэл Шоую машинаа зөксөөл байрлуулъя гэж хэлээд хамт гарнаа. Гэвч хань болох гэж байна уу гэтэл гадаа бороо орж байхад машинаа угаана гэж зүтгэсээр эцэст нь Хуашуугаар угаалгаж орхино. Энэ Хуашуу таалагдсангүй. Ажил дээрээ байж байтал найз нь асуудал орсныг сонссон Хуашуу даргаасаа чулаа авч яран очлоо. Учир нь өмнөх виртуал тоглоомын маргаанаас болж үссэн Чин Жаав капеда хүн амьдруулж орон сууцны зориулалтаар ашигласан хэмээн мэдэгдэл өгчээ.
Үүний улмаас холбогдох байгууллагаас ирж Капен түрээсийг 2 дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа мэдгдсэн байна. Жао сэтгэлээр унсан байдалтай сууж байхад утсанд нь тухайн өдрийн бүрэн бичлэг ирж тэр бичлэгийг виртуал тоглоомын групп чатанд оруулж найзыгаа буруугүй баталдаг. Хуашуу ирж найзыгаа тайдагруулж сэтгэлийг нь засахыг хичээнэ. Бичлэг нийтэд тарсны дараа чин рүү дарган залгаад зэмлдэг. Гэвч тэр өршөө авахын тулд Хуашууг машинаар дагааж зам дээр шахан осолд оруулах шахдаг. Аз болоход тэд биш харин хажуугаар нүнгөрч явсан өөр нэгэн машин хашлаг мөргөнөө. Тэр машины жолоочин Жүүлийн группийн Пэй захирал байв. Чин зүгтгыг оролцсон ч Пэй захирал араас нь хөөж гүйцэн цагдаад хүлээлгэн өгөв. Хуашуу түн талархах боловч Пэй захирлын жинхэнэ зорилгоор байлаа. Тэр Хуашууг ашиглан шөөюуд нөлөөлөх төлөвлөгөөтэй бололтой. Хуашуу гэртээ ирээд болсон үйл явдлыг шөөюуд хэлгээд дараа нь ийм зүйл болбол хамгийн түрүүнд надад хэлж бай гэж анхааруулдаг. Маргааш нь түүнийг баяртай мэдээ хүлээж байв. Жаогийн Капен түрээс нэмэгдгээргүй болж нөгөө бүдүүлэг залуу ажлаасаа халагдсан төдийгүй олон нийтийн зүгээс шүүмжлэл өртсөн байлаа. Баярлсан Хуашуу өөртөө цэцэг авч мөн тарихаар сонгоны үрж авсан байдаг. Тэд хамтдаа хооллож зуудал гинэт аав нь мэдгэлгүй ирж тэднийг сандаргана. Эхэндээ арга зааж явуулсан чудалгүй буцаж орж ирээд тэднийг хамт байгааг олоод харцгаав. Ингээд үнэ хэлхээсээр аргагүй болж Хуашуу ажлаасаа гарч мөнгөгүй болсны улмаас байраа түрээслүүлсэн. Одоо динамизмд ажиллаж байгаа бөгөөд энэ хүн бол миний захирал гэж тайлбарлана. Аав нь үүнд уурлан чи 3 жил босгосон карьераа үгүй хэлээ хэмээн зэмлдэг. Гэвч охиныхоо жинхэнэ хүсэл мөрөөдлийг ойлгохгүй байлаа. Энэ явлаас болж Хуашуу сэтгэлээр унаж өрөөндөө орж хаалгаа төгжин гарч ирдэггүй. Шоуи түүнийг гаргаж ирэхийн тулд олон шалтгаан гэлсэн ч нэмэргүй байв. Тэгэхээр навсан цэцгийг усанд хийж тарих гэж байсан сонгоны үрийг нь суулган чимээг хүүхэн тусалж эхэлдэг. Дараа нь усалчглаа хэмээн худал хийлэн өрөөнөөс нь гаргаж чаднаа. Үүний дараа зураг төсөл дээр хамтран ажиллах санал тавьж тэд өдөржин хамтдаа зураг зурдаг. Дуртай ажиллаа хийж эхэлсэн Хуашуу аажмаар тавьширч сэтгэл санаанд эрдэж эхэлдэг. Ингэснээр тэдний хамтын хүчээр маш чанартай зураг төсөл бүтжээ. Лаймны төслийн эцсийн шат эхэлсэн тул Юэ захирал ажилчдад аврам өгч төслийн дараагаар амлалт олохоо хэлдэг. Жаогийн нөхрийн түншийн ажлаасаа халагджээ. Жао нөхртөө түүнийг машинаар араас нь хөөж осол хийх төгсөн тухай хэлээгүй юм байна. Учир нь виртуал тоглоомд тэр түүнийг дагуулan ирж өөмөн дэгдээсэн учир мэдэгдчихвэл сэтгэлээр унах байх гэж бодсон байхаа л та. Түүний нөхөр нь ажлынхаа хажуугаар шинэ компани ээж байгаа тул өдөр шөнөгүй ажиллаж томилтоор явах нь их бараг л гэртээ хондоггүй. Түүнийг нэхнэр нь ч бас сайн ойлгодог. Шоуи нэгэн гангийн үйлдвэрийн захирлыг хайлгаж байгаач тэрхүү хүн 3 жилийн өмнө нас барсан байв. Тэр хүн Навдан спорт хөтөлбөрийн төсөл дээр хамтран ажиллаж байсан нэгэн. Спорт хөтөлбөр нусны дараагаар гангийн үйлдвэр дампуурж орсоргүй болжээ. Шоуи спорт хөтөлбөрийн барилгын чанар муу байж нуруу унсан нь аавынх нь буруу биш гэж үздэг. Тиймээс хэргийн үннийг болохоор олон жилийн турш судалж байгаа билээ. Гангийн үйлдвэрийн захиралтай хамт ажиллаж байсан хүмүүсийг олж илүүгэн судалж үзэхээр болдог. Хуашуу залгаж түүний гэмтэл авсан байж дэглэмээ зөрчин байж архиусанд нь зэмлэж гарна. Тэр ч үгэнд нь орж ухаа бэлдэг. Гэртээ эртэл тогонд тасарчлаа. Хөршийн хөгжүүл нь Хуашууг архитектурын мэрэгжилтэй учраас тог цахилгаан мэднэ гэдэл засуулах гэдэг. Тэм талын мэдлэггүй ч манай хүн нэрлэгсэндээ засах гэж оролддог. Гэсэн ч тог настаггүй. Гэтэл шоу нэгэн бол чангалаад цэцчихдэг. Хуашуу түүний гарыг идэгчихсэн юм уу гэж асуусан жүжиглэж өгч байна. Гар нь идэгчихсэн ч идгээгүй гэж хуурч байсныг нь мэдчихэд гэртээ оруулахгүйгээд хаалгаа хаачихлаа. Идэгчихсэн байж худал хийж намайг зарцлаар байж гэдэл уурлаж өгч байна. Маргааш нь ажил дээр нь Хуашуу дээр түүний ахлах ирж захирал дуудаж байна. Чи хэрэг тарьсан болтой гэж байна. Айд сандарсан Хуашуу очтол шоуи түүнийг лаймны төслийн ажилтны нэрсийн жагсаалтанд өөрийнх нь нэрийг оруулах болсноо хэлдэг. Хуашуу үнэхээр их баярлдаг. Тэр талархсандаа түүний гэрийн тэнд нэгдсэн шинэ ресторанд хоолнд урж маргааш өрөөнд хамтдаа хоолгоор болдог. Хуашуу аавынхаа санал болгосон сохор балзоонд явах гэж буйдахаа хугацаар ирж байхад нь шоуи сонсчихлоо. Тэр өөрөө сохор балзоонд явахыг хүсэхгүй байгаа ч аавынхаа шахалтаар явах гэж байгаа юм байна. Тэр балзоо бас маргааш өрөө байв. Түүний сохор балзааг нууцаар сонсчихсон шоуи бухимдаж өрөөрөөгөө арддаг. Найз нь түн рүү залгаж виртуал тоглоомын ээлжинд маргааш ажиллах боломжтой эсхийг нь асуухад үгүй л гэж байна. Болзоотой юм уу гэхээр нүггүй гэв. Хаягдчихсан юм уу гэхээр нуурлаад Хуашуугийн байлуулсан үнгийг зөгтөл өнөөх нь тэнэг гээд дуграад эхэлдэг. Маргааш нь Хуашуу түүнээс нэг зүйл нуугаад байв. Сохор балзооныхаа талаар нууж байгаа болтой гэж бодтол түүн зориулж Жаав найзаараа торт хэлгүүлж байгаа юм байна. Гинтийн бэлэг болгон бэлэглэх гээд ноцолж байжээ. Жавагийн капед бие захирал ирж гин. Өмнөх машины ослын хэрэгээс болоод тэд танилуд болж би чадаа солилцжээ. Тэд ярилцаж байтал хөргөлтийн ажилтан ирж шоуи зориулан хийсэн билог авч явахдаа хаягийг нь тодор хэлж нэрийг нь ч тодор хэлснээр бие захирал түүний шинээр амьдарч буй гэрээг нь мэдэж авдаг. Сонсооч худал тийшээ хөдөллөө. Гэртээ ажиллаа хийж суусан шоуи руу ажиллаас нь залгаж тендерийн бичиг баримт хэрэг болсон тухай хэлж тэр ажил руугаа явлаа. Гарахтаа Хуашууг сохор балзоондоо хэлэлгүй явчихаж бүдүүлэг энтер гэж уурлаад байгаамаа. Түүний гарч явахыг бие захирал ирчихсэн харж байв. Удалгүй хөргөлтийн ажилтан ч ирдэг. Хуашуу гадагш гаралгүй гэртээ байжээ. Тагтан дээр байгаа Хуашууг олж харснаар тэднийг хамтаа
бодож буйг нь мэддэг. Тэгээд өөрийн туслахтаа тэднийг яагаад хамт амьдарч буй тухай мөн хизээнээс эхэлж энд амьдарч эхэлснийг нь мэдэх даалгавар өгдөг. Хуашуу цохор балзаандаа яваагүй бөгөөд Шоюг оройн хоолнд дурс намартаагүй байжээ. Хамтдаа оройн хоолнд явъя гэж тортол төр байсангүй. Утсан шалбагддаггүй. Хүн хоолоор дайлээ гэж байхад зураггүй алга боллоо гэж бухимдсан. Хуашуу ганцаараа хооллохоор ресторан дэртэл Шою ирчихсэн хүлээж ийн. Ганцаараа хооллож байлаа. Ямар сонин давхцал вэ? Болзоод хүн чинь хаана байна гэж асуудаг. Хуашуур тэр болзоонд яваагүйгээ хэлж гинтийн бэлэг болгон өхөр болцсон билугаа өгдөг. Бас буруу ойлголтоо залруулж чадлаа. Билүү байхад хүслээ шивнэхгүй байж аж болох билээ гэж хуашуулаа гарган ирээд 3 хүслээ шивнэдэг. Тэд хамтаа лаагаа авлаадал буцаж хасаад болдоггүй. Угаасаа унтардаггүй л өгчихсөн байжээ. Шою түүний шивнзэн хүслийг сонцоогүй чалгидığını мэдэж байж оройн хоолны дараа түүнд өөрийн машины төлхөөрийг өгч аав ээжтэйг очиж уулз гэд явуулдаг. Амар дог зан гаргаад өөрөө таксидад явчихна гэсэн чинь буцныхаа зэнийг дуусчихсан. Бас бэлэн мөнгөө үлдчихжээ. Тэр орой хоошуу автагаа очиж ярилцсан асуудлаа шийдвэрлэж чаддаг. Тэдэнтэй ярилцахаар захирал нь явуулсан гэж хэлж эцэг ихэн түүнийг компани байгуулсан байж агаад хуучин байрны жөөрө түрээсэлж байгаад нь их л гайхаж байв. Хоошуу хариуд нь түүнийг ихтгэл давхуц нэгэн. Түүнийг анх харахад зан ашин жирийн биш мэд санагдаж магадгүй. Гэхдээ хамт байж үзэхээр их амархан ойлголцдог хүн гэдэг. Тэр өөрөө ч мэдлгүй түүнд татагдаж эхэлсэн байна. Түүний тухай ярихдаа аз жаргалтай байв. Шоюуч бас хуашуу татагтаад эхэлчихжээ. Сохор балзоонд явна гэсэн чинь хартаад буян боллоо шүү дээ. Пэй захирал тусганд тэднийг хамт амьдраад 2 сар болж байгаа гэдгийг олж мэдснээ хэлснээр лаймны тэмцээнтэй холбоотой байж магадгүй гэж боддог. Ингэснээр түүний санаа хятадын хуучин хорооллын барилгын зураг төслөө санаа авч байгааг мэдэн хурлын багийг яралтай хуралдуулан тэдэнтэй адил зураг төслөж эхэлдэг. Өнөөгч нь өөрийн компаниг лаймны төсөлд хятадын хуучин хорооллоос санаа авсан зураг төслөөр олцох гэж байгаагээ телевизэд ярилцлага өгчдөг. Динамизмын ч балмагдаж яралтай хурал зохион байгууллаа. Тэд маш олон санаа гаргаж төслийн санааг өөрчлөх тухай хүртэл боддог. Жүлийн групп яг манайхтай адилхан санаа гаргаснаа илчилсэн тул манайх тэднийхээ суулбарсан байна гэж хүмүүс бодно энэ төр гэдэл санаа зөрчилдсөөр байв. Ажлын дараа Шою фестивал тоглоомын тайзан дээр очиж ганцаараа бодол татсан суудаг. Хуашуу түн рүү зурус явуулсаар байгаад гэрт нь авчирч чадлаа. Гудамжны шаар зардаг имээ шараа зарч дуусгаагүй их л гонигтэй харагдахаар нь шарыг нь худалдан аваад түүнд бэлэг болгон харуулгаар авчирчээ. Түүний сэтгэлийг засгаар хамтдаа дээвэр дээр холлож ярилцдаг. Шою Хуашуугаас яагаад хуучин хороолоос нүдэггүй тухайг нь асуудаг. Тэр хариуд нь өөр болохоор нь энэ газар шинэ хороолол орон сууцчиг биш. Эндх их хуучин тийм учраас л гудамж нь өөр домог түүхийн өнгөсийг өгдөг. Тэр цааш өргөжлүүлэн гудамжны оршин суугчдын тухай ярьж эхэлдэг. Бага наснасаа эхлэн энэ гудамжинд тоглож өссөн. Оршин суугчдыг бүгдийг нь таних ах дүүсгэл өсчээ. Тиймээс энэ газрыг орхиж чаддаггүй гэж хэлдэг. Тэр ярианыхаа төгсгөлд Шоюг сэтгэлээр унаж бууж өгөөд хэрэггүй гэдэл дэмжиж өгөхөө мартсангүй. Маргааш өглөө нь Хуашуу худалдан авсан шараа хөршийн хүүхдүүдэд тараан өгдөг. Энэ гудамжийг харсан чинь хүссэн үедээ чиний ярьсан төвхөд орж болохоор болжээ гэж бодож байна. Надад ч бас эдгээр дурсамжууд байгаа юм шиг гэж хэлдэг. Хуашуу түүнд хандан өнөөдөр шар авсан энэ хүүхдүүд 10-20 жилийн дараа ч өнөө өглөөний тэр шарыг санаж магадгүй шүү дээ. Тэгвэл бид тэдний түүхийн хэсэг болно гэж хэлэхдээ гэнэт нэгэн санаа орж ирэн компани руугаа явахаар боллоо. Өнөөдөр амралтын өдөр болохоор хүн ирэхгүй байх гэж бодтол ажилчид бүгд хараасаа цуган ирсээр байв. Тэдэж бас лаймны төсөл санаа зовж ажиллаа хийхээр иржээ. Ийхүүдэд амжилтаар ажиллаа тусгалаа. Төслөө танилцуулах өдөр ирж тэд төслөө танилцуулж эхэллээ. Манай төслийн санаа чулуун хаалгатай нарийн гудамжны асуудалтай хэмээн танилцуулахад хурал цагларсан хүмүүс тэдний санаа жүлийн дэдтэй байна гэж шугилдаж эхэлдэг. Динамизм төслийн санаагаа солиогүйгээр барахгүй улам баяжуул сайжруулжээ. Мөн Хуашуугийн ярьсан хуучин хорооллын нарийн гудамжийн дурсамжинд түлхэж болж өгснгийг дурддаг. Тэрхүү зураг төслийн барилгын санаанд фестивал орчныг нэмхээ хэлдэг. Дүдний шил зүгээд л өнгөрсөн дурсамжаар аялаж буй мэт байх юм гин. Илтгэлийн дараа дэлгэцэн дээр Хуашуугийн нэр гарч ирэхэд баярлаж өгч байна. Динамизм нэг саналаар Жүлинийг яллаа. Өмнө нь гангийн үйлдвэрт ажиллаж байсан хүмүүсийн мэдээллийг цуглуулах ажил өгсөн шүү дээ. Тэрийг нь олоод ирчээ. Гэтэл тэр дунд нь түүний хайж байсан хүн байсангүй. Гэтэл нэг сэжигтэй хүн байгааг хэлдэг. Гангийн үйлдвэрийн захирлын жолооч гэж байсан нэгэн. Захирал нь нас барсны дараагаар илүү дээжтний хүмүүстэй холбоо тогтоож одоо их сайн явж байгаа юм байна. Тэр нь л их сэжигтэй байдаг. Түүний холбоо тогтоож байсан газар нь Жүлийн групп байв. Пэй захирлын аав нь гадаадаас хүрээд иржээ. Түүнийг тэмцээндээ ялагдсанд нь зэмлэж Шою хэдхэн жилийн дотор амжилт гаргаж чадлаа. Чамраг чадваргүй хүнд би яаж Жүлинийг итгэж татах юм гэж хэлдэг. Шою болон Пэй захирал Жүлийн групп ямар хамааралтай вэ гэвэл Шоюгийн аав нас барснаар ээж нь Пэй захирлын аавтай гэрэлсэн юм байна. Ингээд Жүлийн групп Пэй захирлын гарт оржээ. Өмнө нь Жаогийн капагаас худалдан авсан зүйлсийн донд фестивал тоглоомын танилцуулга байгааг олж харан тэнд Шоюг дүр бүтээдгийг Пэй захирал олоод мэдчихв. Амралтын өдрөөр фестивал тоглоом тоглохоор Пэй захирал ирж байхыг Жао олоод харцдаг. Хуашуу найзынхаа капед туслахаар иржээ. Тэр Пэй захирлыг тоглоом тоглохоор орж байсныг нь мэдээд бушуухан шиг фестивал тоглоом руу гэлээ. Гэвч тоглолт аль хэзээний хэлчихсэн байв. Пэй захирлыг Шоюутай уулзуулахгүй тулд Хуашуу нууцаар тоглоом дотор нэвтрэн ордог. Пэй захирал цаад болохын тулд нэгэн тоглогчид тодл хийлээ түүнийг сатуулгаар явуулчихдаг. Тоглоомын зохион байгуулагч Хуашууг аль хэдийнэ олж мэдээд хөөж эхэлнэ. Арай гэж Шоюуг олж уулзтал Пэй захирал гараад ирдэг.
Уул нь тэднийг уулзуулахгүй гэж орж ирсэн байдал буруугаараа эргчихлээ. Хуашуу Пэй захирал түүнийг фестивал тоглоомын байнгын дүр тоглодог гэдгийг мэдүүлэхийг хүсээгүй юм. Пэй захирал өөрийгөө Шоюгийн ах гэж танилцуулдаг. Хуашуу түүнийг сонсоод гайхаж уцарлаа. Санамсаргүй байдлаар түүний ажилтгийг сонсоод ирсэн юм. Би дүүгээ хэцүү байдалд оруулахгүй гэж хэлэхдээ Лаймны төслийн санааг булгаалж байхдаа дүүгээ гэж бодоогүй бидтэй гэж өмөрч хэллээ. Гэтэл тэр Шоюг багасаа л булгааж байсан энэ төр гэд муулж Хуашууг түүний талд байхаар хүн биш гэв. Тэдний яриаг Шою гарч ирэн зогсоодог. Харж явахдаа тоглоомд нууцаар орсондоо уушлалт гойж өмнө тэр тоглоом дотор орохдоо Шоюг их нэрийг мартаж өөрийнхөөрөө байж чаддаг гэдгийг санаад өөр нэгэн чиний нууц газрыг мэдгэдгийг хүсээгүй учраас зогсоохыг хүссэн юм гэж хэлдэг. Мөн түүнийг өөрийнх нь ах муу эсхийг асуухад бишээ ямар ч сан холбоогүй хүн гэж хэлдэг. Маргааш нь виртуал тоглоомын захирал найзаас нь Шоюгийн талаар Хуашуу асууж байна. Тэрч бас түүний хойд аванжуулын группийн захирал байсныг мэдээгүй бөгөөд гэр бүлийнхээ талаар юу ярьдаггүй байж Америкт суралцж байхад нь түүний гэр бүлээс хинч холбогддоггүй байсан. Шою байнга цагийн ажил хийж өөрийгөө болгож ирсэн. Төгсөлтөөр л ээж гих хүн нэрсэн юм. Гэтэ тэр хоёр их хүүдэн хүндий харагдсан гэж хэлдэг. Мөн түүний аав эрт нас барж удалгүй ээж нөр хүнтэй гэлсэн. Тэр тэднээс мөнгө авахыг хүсээгүй учраас гэрээсээ ирж явсан байв. Шою гэр бүлийнхэнтэйгээ хооллохоор иржээ. Ээж нь түүнийг хараад баярлаад хойд аав нь түүнийг амжилттай яваад баяр хүргэж байв. Гисэн хэдийж хоосон хөндий хэвээр түүн зориул захиалсан хоол нь Шоюгийн багтаа идэж чаддаггүй байсан ногоон зөнгөнтэй гал байв. Ээж нь ялгаж өгөхийг хүсдэг ч одоо бол идэж чадах учраас хэрэггүй гэд болиуллаа. Тэрч бас ээжтэй анхаарал тавьж дуртай амтангийн нөгдөөгч ээжийнхэн сандах сахар өндөр болсон тул дэглэмийн хоол идэж байгаа гэв. Энэхүү мэдээг төрсөн хүн мэдээгүй байхад Пэй захирал мэдэж байлаа. Нэгэндээ анхаарал хандуулахыг хүссэн ч дэндүү оройтсон мэт. Тэд яагаад таагүй харилцаатай болсон юм бол магадгүй Шою архитектурын мэрэгжил эзэмшихэр болсныг дуусан цагаас гүдэн хүндий болсон байж магадгүй юм. Тэр энэ мэрэгжлийг эзэмшиж аавынхаа бурууг нотлох зорилготой байсан бол ээж нь түүнийг аав шиг алдаа гаргах үедээ гэж сэрэмжилж байлаа. Сэтгэлээр унчсан хүн гэртээ эртэл Хуашуу хөршийнхээ угаасан юмыг мушгиж байна. Түүнээс тусламж хүсэж хамтаар нийт ам мушгинаа. Тэр мөчөд Шоюгийн сэтгэл тавьших шиг л болдог. Хуцаа мушгихдаа Хуашуугийн гаранд арчихжээ. Түүнийг нь анзаарсан Шою халуун цай өгч гарыг нь хамгаалахаар ачилж өгдөг. Тэр Америкт байхдаа аяг угаагч хийж байж тэр үед гараа хамгаалах гэж энэ аргыг хэрэгэлдэг байсан гэв. Тэр сайн найзтайгаа оройн хоол хамт идэхдээ Шоюгийн талаар ярьж ихэл сэтгэл хангалуун байгаа гарсан найз нь түүн сэтгэлтэй болж байгаа юм байна гэж хэлдэг. Динамизмийнх нь Лаймны төслийн амжилтаа тэмдэглэж хоолнд ордог. Хуашууг арх сайн дадаггүй учраас Шою уугаад хэрэггүй гэв. Тэднийхтэй хамтран ажиллаж буй компани захирал Хуашууг үл хөдлөлийн компаниас архитектурын компани руу орж ирсэн. Захиралчин чамайг сайн дэмждэг. Чи язтай юм. Шөө захирал авьяаслаг царайлаг залуу. Тэднийг өөр холбоотой тэр холбоогоо ашиглан энэ компанид орсон гэх утгыг тойруугаар илэрхийлж тэр нь Хуашуу таалагдсангүй. Тэдэн дээр Шою ирж түүнийг бухимдаж байгааг анзаарчхав. Бухимдсан түүнийг дагуулan явж агаад бухимдсныг нь асуудаг. Мөн тэр бухимдахдаа нэг үйлдэлийг хийдэг зуршилтайг нь мэдэж байв. Хуашуу түүнд хандан тэр намайг дутуу үнэлсэн. Гэхдээ тэр чухал биш юм. Манай студид хамтран ажиллаж байгаа нь л чухал гэв. Хуашуу мөн л архиугаад баг зэрэг согтчихжээ. Цэцгийн дэлбээ амнаж буйг цас орж байна гэдэл баярлаж өгдөг. Тэр согтсноосоо болоод хийзүүл хараад эхэлчихжээ. Унаж буй цэцгийг барьж аваад л хүүхэчиг баярлаж гарандаа. Шою фестивал тоглоомын чин захирагч болгож хараад би чамд нэг зүйлийг хэлхийг хүсдэг байсан. Чи үнэхээр царайлаг гэж хэлээд түүнийг үнсчихдэг. Маргааш өглөө нь Хуашуу юу санахгүй сэрхэд Шою түүнд зориулан шар талхшуул хийж гिचээ. Өчигдөр шөнийн болсон явдлыг санахгүй байгаа ч өөр чин төвгөлдсөн бол уучлаарай гэхтэн Шою түүнд дурлаад явчихдаг. Хуашуу найз Жаутагаа хамт амралтын өдрөө өнгөрөөх гээд ирдэгч түүний нөхөр өнөөдөр эрт тарж түүнтэй хоолнд орно гэсэн учраас Хуашуу виртуал тоглоом тоглохоос аргагүй боллоо. Түүний энэ удаагийн дүр бол Сун Лина нууцлыг сангууждаг танил. Түүний эхний даалгавар бол шинэ захирагч хотод нэвтрэхээ сэргийлэх байв. Гэнэт хүмүүс өмөж A бүлгийн чин захирагчийн царайлхийг магтцгаадаг. Тэрч бас хүлээн зөвшөөрнө. Гэнэтхэн даалгавраа санаж түүний хотод нэвтрүүлэхгүй тулд урдуурнаар зогсоогоод явуулахгүй тулд худал зуул зохион яриад тусламж годог. Гэвч тэр таахгүй яваад өчглөө. Гудамжны худалдаачин түүнд нэгэн зүйл өгдөг. Тэнд нь хуучин найз залуугаас нь гэсэн бүжгийн удлаг болон даашинз байдаг. Түүнийг нь өмсөж бүжгийн талбайд очтол чин захирагч түүний хуучин найз залуу байв. Хуашуу түүнд туслан хотын захирагч болох ёстой юм байна. Тэднийг бүжиглэж байхад цагдаа нар хөөж тэд хамтаа гудамжны бохорт нөөгдөн ойр суухта Хуашуу өчтөр оройныхоо үнсэлтийг санаж түүнээс уучлалт гуйж алдаа байсан гэхтэн бүрч их бухимдаж орхиод явлаа. Жавгийн нөхөр ажил дээр ирэхэд ажлынх нь нэг л хүйтэн хүндий байдаг. Дарган түүнийг дуудаж, түүнийг цэцтэй компани байгуулж давхар ажиллаж байгаад нь бухимдаж, зэмлэхэд тэр ажлаа зохисоор нь хүлээлгэнгүүд гарахаа хилээд явдаг. Завтаа болчихсон хүн чинь эхнэр дээрээ зөндөө амтан авчирч өгөөд ажлаасаа гарч буй тухайгаа хэлэх гэдэг ч чаддаггүй. Маргааш бол Шоугийн аавын нас барсан тэхлийн өдөр тул тэр ээж дээр очиж маргааш хамтдаа аавынхаа бишиг эргээгээд хэлдэгч ээж нь хамтдаа очих зориг байхгүй гээд явахгүй гэдгийг хэллээ. Тэр ч үүнд нь бухимдаж орхив. Гарч явахдаа дэлгүүрийн өдөнд буй цагаан дашинзыг харж Хуашууг санаад тэтгэлэн дээрднэ. Түүний дараа гэртээ ирж бодол автан зогсоход Хуашуу ирж түүний ээжтэй зориулан авсан ч үг чатаагүй цагийг нь сонирхоод зүгээд ойртохдоо зүрхнийхэн цогцолтны мэдээд бөө юм боллоо. Хуашууч бас гэр бүлийнхэн хамт нэгэн хүний
түүний булшиг яригдаг. Тэр хүн бол Хуашуугийн аавын хамтран ажиллагч сайн найз нь байв. Тэд хамтдаа Шуугийн аавын ажилч байсан спорт хөтөлбөрт ажилладаг байж, спорт хөтөлбөр нурах үеэр түүний найз жирэмсэн эхэндээ орхиж хорвоод мэдлэх бяцхан үрээж харалгүй хорвоог орхижээ. Түүний хүн одоо том залуу болж. Энэ хэргийн улмаас олон гэр бол хагцал зовлон шанал донд амьдарсаар ирсэн билээ. Хуашуугийн аавын хөл тэр хэрэгээс болж бичсэн байна. Шууюуч бас аавынхаа булшиг иргэн иржээ. Түүний хойд аав нь ээжийнх нь өмнөөс пэ захирлыг явуулж, Шууюу уурлан цэцгийг нь өөрт нь буцаан өгөхөд пэ захирал түүнийг чин Шууи гэх жинхэнэ нэрээр нь дууддаг. Чи өнгөрснийг дурсахын тулд тоглоомд л өөрийн жинхэнэ нэрийг ашиглаж байна. Өртөлтэй юм гэж хэлдэг. Мөн манай гэр бүл чиний нууцыг олон жил нуулаа. Цаашаа дээлээ болгоомжтой байгаарэ. Нууц чинь ил болбол хүмүүс чамаг одоогийн шигээ харахгүй шүү. Өөрийн асуудалтаа манай Жулиний утгаад үзээрэй гэж зурдуулгээд Шууюу хариуд нь танаа пэ явагт бузар аргаар тоглодог хүмүүс хэрвээ нэг өдөр Жулийн нуран унвал өөрсдөөсөө буруугаа хайгаарэ гэдэг. Пэ захирал өөрийн компанитай хамтран ажилладаг барилгын материал нийлүүлдэг компаниудтай урьдчилан тохиролцож динамизмтай хамтран ажиллахгүй болгочихжээ. Тиймээс барилгын ажлаа хийж эхлэхийн тулд Жулиентэй хамтран ажиллахаас өөр арга замгүй боллоо. Хуашуу оройжон хамтрах барилгын компани хайж ухаан мэдрэлгүй сууж ажиллажээ. Ард нь Шууюу өрчгснийг мэдээлгүй өсөрч босоод хамрыг нь зөгчихдөг. Олон жижиг компаниуд түүнд танилцуулдагч үйлдвэрлэлийн чадамж нь Lime-ний төсөл шиг том барилгын материалыг нийлүүлэх боломжгүй байв. Жаагийн гэрлэлтийн 2 жилийн болж байсан ч нөхөр нь бас л оройтоод ирсэнгүй. Маргааш өглөөнд дэр ууртай байсан ч нөхөр нь түн зориулсан бэлэг авчээ. Гэрлэлтийн өдрөө мартаагүй байж. Өдөр нь ажил дээр нь жимс авиж өнгөхдөө ажлаасаа гарах гэж байгааг нь ажлынх нь хүмүүсээс олоод мэдчихв. Тэр ажлаасаа гарах гэж байгаад нь бухимдсангүй. Харин өөрөөс нь насанд бухимдаж байлаа. Гэхдээ нөхөр нь аргадаж тэр хоёр эвлэрч чаддаг. Хуашуу материал нийлүүлэх компани хаахаар алс бүглүүд газар ирж арай гэж бодлоо. Тэр компанида тохиролцсон Lime-ний хүлээн авалт болж буй газар руу явчлан очдог. Эмэгтэй захирлан түүн зориулан үдшилгийн дашин цэцэл бэлджээ. Хувцас солон гарч ирэхэд нь бүгдийн харц түн дээр туслаа. Пэ захирал хүртэл түүнээс харцаа сулгаж чаддаггүй. Шууюу гэрлээгүй их сургаар эмэгтэйчүүд түүндээ яриа өдөж бүчин зөксжээ. Хуашуур түүнд туслан дэдгээр эмэгтэйчүүдээ салгаж чаддаг. Тэр түүнд материалаа нийлүүлэх компани олсон гэх баярт мэдээг дуулахтаа зэрэгцэн Шууюуг тайзан дээр дутлаа. Гэтэл Жулиен групптэй хамтран ажиллах гэрээ байгуулснаа танилцуулдаг. Тэр Жулиентэй гэрээ байгуулсан учраас спорт хөтөлбөрийн өсөлтөй холбоотой гэх хайж байсан хүн нь Жулиен групптэй холбоотой байсан бөгөөд барилгын материал нийлүүлэгч болж томорсон явдал байлаа. Нийлүүлэгч компани олцоход байхад Жулиентэй гэрээ хийсэн байна гэдэл Хуашуу бухимдаж гарлаа. Пэ захирал түүн дээр ирж яриа өдөн бүр бүжгэнд дурчглаа. Яг тэр мөчөд Шууюу тэдний зүг харж байв. Түүнийг нь мэдсэн Хуашуу Пэ захирлын бүжгийн санал зөвшөөрчдөг. Шууюу тэднийг харсаар л байлаа. Бүр тэсэлгүй тайзан дээр гарч үг хэлж Пэ захирлыг үг хэлгээд дуудчихдаг. Түүний өмсөж буй даашинзыг Шууюу түн зориулан бэлджээ. Хуашуу тэрхэн мөчөд бодол тавтан дээр гарч цэлхэр зөксгöd араас нь Шууюу гарч ирэн ялцдаг. Тэр түүнд ийм шийдвэр гаргаснаа хэлээгүүд явшлалт гойж түүнийг нь Хуашуу хүлээн авдаг. Удахгүй хятадын шинэ жилийн баяр болох гэж байгаа юм байна. Шууюугээс шинэ жилээр юу хийгээд төлөвлөж буйг нь асуухад энгийн өдрүүд ч гэл өнгөрөнө гэж байна. Тэгэхээр манай аав ээж жил бүр манай дээр тэмдэглэдэг юм хамтаа тэмдэглэе гэж хэлж дуусаагүй байхад нь тэгвэл би саад болохгүй. Та хэд байшингаа хүснээрээ ашигла гэж хэлчихэд яваад өгдөг. Хятадын шинэ жилийн баяраа тэдний хуршууд нэгэндээ бэлэг өгч халуун дотноор тэмдэглэдэг ажээ. Шуугийн ээж нь хүүгээ оройн хоолнд ирэх байх гэж хүлээдэгч өөрөө очилгүй бэлэг явуулж авгах дээрээ очижээ. Энэ хүн бол аавынх нь нас барсны дараагаар түүний бухимдалд орсон байх үед эхлээд зайн хүн болж өсөх хэрэгтэй. Түүний дараагаар аавынхаа ангийн бурууг нотолж болно хэмээн зөвлөж байсан тэр хүн билээ. Тэр тухайн үед хэлсэн үгэндээ харамссаар ирсэн гэдгээ хэлдэг. Тэр үгнээс болж чамааг ус гонзон өртлөн өдийг хүрсэн байх вэ гэж бодож байна. Чамааг хүнд ачаа урж явахыг харах хэцүү байна. Чи залуу хүн одоо хүнтэй сууж гэр бүл зохиох хэрэгтэй гэж хэлдэг. Харин түүний бодлоор одоогийн нөхцөл байдалтай аз жаргал хөөх боломжгүй гэж бодож байв. Бодол болон алхсаар өөрийн ирэхгүй Хуашуугийн гэрэн гадаа ирчгэж тэл гудамж түүнийг халуун дотноор хөвтөн гардаг. Гудамжаар гүйлдэх хүүхдүүд тун чин жилийн мэд хүргэж бэлэг хүртэл өгдөг. Буцах гэтэл Хуашуу олж харан түүний гэр бүлтэйгээ нэтгийг урдаг. Шууюу тэдний гэр бүлийн халуун дотн байдлыг ажиглан аз жаргалтай судаг. Хамтаа хооллож зооход аав ээж нь баярлаж энэ жилийн шинэ жилийг дөрвөлэн өнгөрөөж байгаадаа баяртай байна. Бараг л хөргөндөө болсон мэт санагдаж байна гэж хэлдэг. Тэр үеийн сонссон Хуашуу сумдаар золтоол хаччихсангүй. Тэдний гэр бүлд нэгэн уламжлал байдаг. Тэр бол 5 төрлийн самартай Таньё гэх олон дотор нэгэн саагаар нусан байгаа. Тэр таарсан хүн нь шинэ жилдээ азтай байдаг гэж үздэг ажээ. Гэтэл тэр нь Шууюуд тарчдаг. Гэхдээ Хуашуу түүний аяганд албаар тааралцсан байжээ. Давхар хайр цавралын 11-ээс 15 дугаар ангийн төвшлөлтэй хамт байсан баярлалаа. Хэрвээ сувагтаа subscribe дараагүй бол дараарай. Мөн сэтгэл үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Сайн уу ийм үе байна. Өнөөдөр давхар хайр цувралын 16-аас 23 дугаар ангийн тайлбарыг хүрэхээр бэлдлээ. Хэрвээ манай сувагт subscribe дараагүй бол дараарай. Мөн сэтгэл үлдээгээрэй. Өмнөх ангиудын тайлбарыг үзээгүй бол үзчихгээд бичлэгтээ ороорой. Тэр орой Хуашуу Шууюутай ярилцаж байхдаа үнсгийг оролцсон ч Шууюу нүүр буруулан явчихна. Хуашуу шүнжин хүлээсэн ч маргааш нь Шууи өөрөө ирэлгүй. Эд зүйлсээ хүнээр ахуулж нүүдэг.
Учир нь түүнд хайр дурлалаас илүү чухал ажил байсан бөгөөд сэтгэлээ дарахын тулд Хуашуугаас цайгаа барьж эхэлсэн юм. Тэр Жуулийн групптэй хамтран ажиллаж байгаа хэдий ч Хуашуугийн олсон барилгын материал нийлүүлэгч компанитай нууцаар хамтран ажиллах гэрээ хийсэн байдаг. П захирал Хуашууд онцгой анхаарал хандуулж түүнтэй ойртохыг хичээж эхэлдэг. Харин Хуашуу шоуд ганцхан хിവэр байлаа. Жуулийн групп динамизмаас төлөөлөгч болгон сонгосон хүн нь Хуашуу байв. Ажлынх нь бөгөөд П захиралчид таалагдсан бололтой гэцгэн. П захирал түүнийг ажил дээрээс нь нэрж аван барилгын талбараа дагуулan явдаг. Мөн Хуашуу түүнийг буруугаар бодож байсан гэдгээ ярилцаж үзээд мөн ажилдаа сэтгэлээсээ хандаж байгааг нь хараад бодол нь өөрчлөгдөж эхэлдэг. Нөгөө талд Жаав нөхрийнхөө өнөөч бус байдлыг олж мэдэн өөр эмэгтэйтэй дотн харилцаатай байсныг нүдээр харсны дараагаар салах шийдвэр гаргана. Сэтгэлээр унсан найзынхаа хажууд Хуашуу шүнжин байж тавьшуулж өгдөг. Энэ бүхнийг харсан Шоуи түүнийг ямар хүн болохыг улам илүү ойлгож эхэлнэ. Маргааш өглөө Шоуи Хуашуу капитер байж магадгүй хэмээн зөрөн очиход аль хэдийн явчихсан байлаа. Тэр үед Жаав түүнд хандан Хуашуу гаднаа үргэлж цэрэглэн цаваа харагддаг ч үнэндээ бүх зүйл сэтгэлээ зөрүүлдэг. Дотроо маш их шаналж байгаа хүн учраас өөрийн мэдрэмжээ тодорхой хэлэх хэрэгтэй гэж зөвлөнө. Хуашуу хурлаас хоцорж орж ирэхэд П захирал түүний гадаа хүлээн зогсдог. Үүнийг харсан Шоугийн дотор таагүй санагдав юу ч хэлсэнгүй. Хурлын үеэр П захирал Хуашууд онцгой анхаарал тавьж цай хүртлөөрийн гараар авчирч өгснөөр Шоугийн дургу улам хүрнэ. Хурлын дараа тэр Хуашуугийн сэтгэл санааг өргөхийг хүсэж ажил нэрийдлэр цэцэрлэг түрээлэнгээр хамтдаа алхахаар болдог. Тэд хэсэг ярилцаж явсаар Хуашуу алдар тархитектурын бүтээл болго харанхуй хонгил руу орчихно. Харанхуйгаа сайдаг Шоуи эргэлцэн ч түүний араас ордог. Хонгил дундуур алхахдаа Хуашуугийн дууг сонсоод тайвширч эцэст нь хонглын голд нарны гэрэл зогсох түүний дүрийг олж харна. Тэр мөчид Шоуи өөрийн сэтгэл ямар гүн болсныг улам тодорхой ойлгодог. Жавигийн капет усны хоолой хагарснаас болж усан давтаж эхэлнэ. Аз болоход виртуал тоглоомын газрын захирал ажилчдаагаа хамт ирж түүнийг нь цэвэрлэж тусалдаг. Гэвч Жаав дотроо хуримтлагдсан бүхнээс бол сэтгэлээр унан юу ч хийж чадалгүй байлцсан. Эцэст нь тэр нөхөртөөгөө уулзгаар шийдэж анх танилцж байсан газартаа уулзнаа. Нөхрийгөө өөр эмэгтэйтэй дотн харилцаатай байсныг нь хэлэхэд тэр өөрийгөө өмөрч ердөө ганцхан үнсэлт байсан хэмээн тайлбарлах нь Жаав улам бухимдуулна. Төвчээр нь барагдсан тэр нүүрлөө нуццаж түүнээс салах шийдвэрээ хэлээд эргэлт буцалтгүй явж ирэв. Тэр нөхөртөө гэрээсээ нүүх 3 хоногийн хугацаа өгсөн ч тэр амтсангүй. Учир нь эмнэлэг твтэн эмчлүүлж байжээ. Тэр Жаавгаас салахгүй байхыг хүсэж дахин нэг боломж өгөхийг гуйсан ч Жаав шийдвэрээ аль хэдийнэ гаргасан байв. Ингээд тэр өнгөрснийг ардаа орхиж нөхрөөсөө эргэлт буцалтгүй салах шийдвэр гаргадаг. Салтын дараа Жаав баг-багаар сэтгэлээ зэгцэлж дахин капан ажилдаа бүрэн анхаарлаа хандуулж эхэлнэ. Тэрээр шинэ ажил эхлэхээр шийдэж хаалгын нус тайлах тоглоомын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар хоёр бизнес албан ёсоор нэг дэмжин ажиллахаар болдог. Шоуи Жуулийн группийн сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан шалгахыг хүснэ. Энэ хүсэлт нь П захирлын аавыг ихэд сандаргаж компани эдийн засагчаар хурамч тайлан бэлдүүлэхийг талхсан байжээ. Гэвч П захирал өмнгийг олж мэднэ. Жуулийн групп олон жилийн турш олдогдлаа нууж хууль бус мөнгө угаан хурамч тайлан гаргасаар ирсэн байв. Үнийг мэдсэн тэр ааваас учрыг асуухад энэ бүхний компани төлөө хийсэн хэмээн өмөрч уралсандаа хүрүүг аяг шидэд нүрийг нь шалбилчихдаг. Өрөөнөөс гарч ирэхэд нь Хуашуу санамсаргүйгээр шархыг нь олж хараад шархны наалт өгч хэдэн халуун дулаан үг хэлэн тавьшруулдаг. Сэтгэлээ тайтгаруулах гэж Хуашуу алгын нус тайлах виртуал тоглоомд байнга оролцож Шоуид уралсан гураа тоглоомын дүр дээр гаргах болсон байв. Харин Шоуи түүнд санаа зовж байгаагаа хэлэхэд Хуашуу түүнийг өөрийнх нь мэдрэмжийг ойлгохгүй байна хэмээн бодон улам гандна. Гэвч нэг өдөр виртуал тоглоомын шинэ зохиолд хамт оролцсноо. Даалгаврын явцад Шоуи болон Хуашуу нар баг зэрэг моролцоод авдаг. Эцэст нь Хуашуу дотроо хомдлуулсан бүх гонлоо дэлгдэг. Чи намайг түлхэж холдуулчгаад дараа нэргээд ортдог. Тэгээд би чиний юу бодож байгааг таах гэж байнга шаналдаг. Яагаад би ийм байдал байх ёстой юм бэ хэмээн хэлээд явах гэтэл Шоуи түүнийг зөксөж олны үднээс хол газар авчиад үнсчихдэг. Тоглоом дуусны дараач тэдний яриа үргэлжилнэ. Хуашуу дахин буруугаар ойлгож Шоуиг зөвхөн ажлын тухай ярих гэж байна гэж бодсон ч энэ удаад Шоуи араас нь гарчичоод бүх үннийг хэлдэг. Тэр Хуашууд өөрийг нь хэрэг хайрладаг. Яагаад холдож байсан шалтгаанаа мөн өнгөрсөн бүхний төлөө уучлалт хүсдэг. Дахиж түүнийг түлхэхгүй ямар ч асуудал тохиолдсон хамтдаа нуур тулах болно гэж амлаж тэд эцэст нь сэтгэлээ ойлголцдог. П захирал Хуашууд үнэн сэтгэлээсээ хандаж тагтаад эхэлчихсэн. Түүний шархан дээр нааж өгсөн налтыг нандинан хадгалжээ. Өнөөдөр бол Шоугийн ээжийн төрсөн өдөр. Тэд гэр бүлээрээ цугларлаа. Шоуи ээжтэй зориулан өгсөн төрсөн өдрийн бэлгэнд ээжийнх нь дуртай байсан дуучны Пенс байв. Түүнийг аваад ээж нь өмнөх явдлаа дурсаад тавгүй болж эхэлдэг. Тэр дуутай хамт өмнөх нөхрийнх нь дурсамж хадгалагдаж байгаа билээ. Гэнэтхэн П захирал аавда хандан өөртөө таалагдж байгаа хүн байгаа хэмээн Хуашуугийн талаар ярьж эхэлдэг. Аав нь түүний гэр бүлийн талаар асууж, энгийн ажилчин энгийн гэр бүлтэй хууд ураг болох бодлого байгаа учраас тэр эмэгтэйтэйгээ нийлэх тухай бодоод хэрэггүй гэж зэгдэг. Энэ явдал Шоуи маш их урлаж П захирал татуухан үгс хэлдэг. Түүний аав бол маш хэрцгий аюултай хүн учраас Хуашууг тэдний гэр бүлтэй хотголдуулж
Мөн аавынх нь хараанд хүртүүлэх дургүй байв. Эрхлийн эхний өдөр учраас хоолны дараагаар шуудхан л Хуашуугийн гэрт очиж хамтдаа өнгөрүүлдэг. Фестивал тоглоом Капе 2 хамтран ажиллаж байгаа учраас зар сурталчилгаа байршуулахаар төлөвлөж өнгөрсөн тоглолтын бичлэгүүдээс бичлэг хайж явтал Хуашуу Шоуи хоёрын үнсэлцэж байгааг болоод мэдчихэв. Шуудхан л тодруулахаар гэрт нь очтол манай хоёр мөн л үнсэлцэж байгаад баригдчихдаг. Ингээд тэдний өргөлийг найзууд нь болоод мэдчихлээ. Түүний хөөцөлдөж байгаа хэрэг төд удалгүй амжилттай болох зөрөгтэй байлаа. Шоуи Жулинтэй хамтран ажиллахдаа нэгэн санал тавьсан нь хамтран ажилладаг бүтээтгүүн нийлүүлэгчдийн мэдээллийг авах санал тавьсан байсан юм. Ерөнхийдөө бол өгөөш гэсэн үг. Түүний санснаар өгөөшийг атгаж жигсаалтыг өгөхдөө нэгэн компани гэрээнээсээ цуцалж жигсаалтаас асчээ. Тэр Пегийн гэрт нүүж очсны дараагаар түүний төрсэн аавын талаар ярьж хин нэг амаа хамгиж явах тухай сануулсан зогсож байхыг нь харж ээжтэй хэлэх гэсэн хэдэж түүнийг бие муу эмчийн хяналтанд байсан тул хэлж чадаагүй өдийг хөргөжээ. Тэр Жулинтэй хамтран ажиллаж байгаа мэт дүрсгэж бүх нийлүүлэгчдийн мэдээллийг өгөхийг шаардаж байгаа нь хойд эцгээрээ үйлдэл хэлгэх зорилготой байв. Өөрийгөө барьж өгөхийг нь хүлээж байгаа гэсэн үг. Шоугийн ээж нь хүүдээ анхаарал тавьж шүл бэлтгэн ажил дээр нь ирдэг. Түүнтэй хамт Пэ захирлж бас Хуашууд өдрийн хоол авчирч өгдөг. Шоугийн ээж Пэ захирлийн өмнө ярьж байсан сайн эмэгтэйн Хуашуу гэдгийг олоод мэдчихэв. Пэ захирлт Хуашуу өдрийн хоол авчирч өгсөн Шоуи хартаад боо юм болно. Өдөр ээжигээ ирээд явхад түүнийг ээжтэй танилцуулж чадаагүй харамсаж дараагийн удаа танилцуулгаа амлдаг. Муу Хуашуу тэдний харилцаа хүйтэн хөндөй татна биш гэдгийг нь анзаарч түүнд ээжтэйгээ татна байх тухай зөвлөдөг. Жао болон Гунхуа нарын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байлаа. Амжилтаа тэмдэглэн баярлаж байх үеэр Пэ захирлж ирж баяр хүргэнэ. Харин Шоугийн найз Гунхуа Хуашуу болон Пэ захирал хоёр ойртод нь харагдаж байгааг хараад энэ тухай Шоуид байнга хэлсээр байв. Тэрч байтугай Хуашуугийн цамцны зах бохирцныг анзаарсан Пэ захирал түүнд альчуур хүртэл авч өгсөн ч Хуашуу түүнийг нь хүлээн авсангүй. Өдөржин ажиллаа завгүй байсан Шоуи оройн Хуашуутай уулзаад өөрийнхөө хардсныг нуссангүй. Мөн түүний зөөсөн альчуурыг Пэ захирал өгсөн байх гэж бодон тайлж үзтэл огт өрзүүл байжээ. Хуашуу түүнээр баг зэрэг тоглоод амжив. Нөгөө талд Пэ захирал гэртээ харихад аав нь уртагаар өгтөн. Учир нь тэр компани санхүүгийн дансуудыг өөрийн хяналтанд шилжүүлж эхэлсэн нь аавынхан дургу хүргэсэн байв. Маргаан ширүүсч эцэст нь аав нь уурлсандаа гольфийн цөхөр аваад хүүгээ зодчихдог. Хуашуу Шоугийн цочлон хамтдаа оройн хоол идэнэ. Гэрт нь байсан төгөлдөр хуурыг хараад очижээг нь асуухад аав нь түн зориулан авч өгсөн ч амьдралд нь тохиолдсон гинтийн үйл явдлаас болж хизээж тоглож сураагүй гэдгийг хэлдэг. Харин төгөлдөр хуур тоглож чаддаг Хуашуу түүнд зааж өгөхөр болдог. Жулин группээс гэрээгээ цуцлсан компани захирлын талаар шинэ мэдээлэл олж авна. Тэр хүн бол цемент барилгын материалын худалдаа эрхэлдэг Шиндо компани эзэн Хуан Идо байжээ. Харин Пэ Кванха ямар ч үнээр хамаагүй гэрээгээ цуцлахыг хүсэж байсан компани нь энэ компани байв. Шоуи түүний талаар сонсоод сэжиг төрнө. Учир нь Хуан Идогийн ярианы өнгө биеийн хилэмж багтаа. Пэ Кванхагийн гэрт амьдарч байхдаа аавынхаа өхлийн талаар сонссон тэр нослог хүнтэй тундтай санагджээ. Мөн Шиндо барилгын компани өмнө нь хэд хэдэн удаа дампуурах шахсан ч Пэ Кванхагийн тусламжтайгаар үргэлж аврагдаж ирсэн бөгөөд одоо бүр томоохон төслөөд хэрэгжүүлж бизнесээ улам өргөжүүлсэн байлаа. Нөгөө талд Гунхуа Жаод хандан чи сүүлийн үед хэтэрхий их ажиллаж байна. Хэсэг амарч өөрсдөө шагнах хэрэгтэй шүү дээ хэмээн санал тавина. Жавч зөвшөөрч Хуашуу Шоуи хоёрыг дагуулan хамтдаа аялаж явахаар болдог. Бүгд хамтдаа агаарт гарч цагийг үнэхээр аз жаргалтай өнгөрүүлж байлаа. Тэд хүслийн ориглуур дээр очиж зоос шидэн хүслээ шивнэхээр болоход ганцхан зоосол олдсон байв. Хуашуу тэр ганц зоосоо Шоуид өгч чи хүслээ шивнэ гэж нэмсэглэн хэлнэ. Гэвч Шоугийн шидсэн зоос ориглуурын варт оролгүй өнгөрөв. Удалгүй тэдэнд яаралтай ажил гарч буцах шаардлагатай болдог. Буцах самдаа Хуашуу хүслийн ориглуур руу харамссан гарцаар дахин эргэж харсаар явлаа. Шоуи ажиллаа хийхээр болж Хуашуу буудлын орчимд ганцаараа сэлгэлгаар гардаг. Гэтэл удалгүй түүнтэй холбоо барих боломжгүй болжээ. Яг тэр үед амралтын газрын голцоо осол гарсан тухай мэдээ сонссон Шоуи сандарч тэр зүг рүү хамаг хурдаараа гүн. Урд нь тохиолдсон аимшиг туслын дурсам цэдэрч Хуашууд ямар нэг зүйл тохиолдсон байх вэ гэсэн айц түүнийг бүрч их төвшөөж байлаа. Аз болоход Хуашуу ослын газарт байгаагүй юм. Харин холоос түүний нэрийг додон зөксөж байлаа. Түүнийг олж харсан даруйдаа Шоуи хамаг хурдаараа гүн очиж Хуашууг чангагчин тэрвэрч авлаа. Түрүүн хөслийн ориглуур дээр ганцхан зоос байсан болохоор би чамд өгсөн. Тэгтэл хүслээ шивэн чидсэн зоос чин дотор нь ороогүй шүү дээ. Тийм болохоор дахиад оролтъё гэж бодоод зөндөө зоос авчирсан юм а гэж хэлнэ. Тэр зүгээр л Шоугийн хүслийг биелээсэ гэж хүссэн байжээ. Дараа нь тэр Хуашууг дагуулan хот бүхэлдээ харагдах өндөрлөг тавиучиж түүн зориулсан жижигхэн гинтийн бэлгээ үзүүлдэг. Тэр мөчөд Шоуи сэтгэлээ нээж би түрүү үнэхээр их хайсан. Намайг баг байхад аав нь нэг л өдөр алга болсон. Дараа нь түүнтэй дахин уулзгаад хэдийнэ нас барчихсан байсан. Тийм болохоор чамтай холбоо барьж чадахгүй болохоор маш их хайсан. Дараа нь хаашаа явж байгаагаа надад хэлэлгүй битгий яваарэ. Өргөж надад харагдах газар байгаарэ гэж үнэн сэтгэлээсээ хэлнэ. Хуашуу түүний гараа сатгаад би өргөлж чамд харагдах газар байх болно. Бас өргөлж чамайг чанга тэрвэрч байх болно гэж амлдаг. Амлалтаас буцаж ирээд Шоуи Хуашуу гэрт нь хөргөж өгөхөр явна. Гэтэл өмнө нь түүний ажлын газрын гаднаас ажиглаж байсан с ิจ гтэй машиныг дахин олж харлаа. Хэн нэгэн Хуашууг мөрдөж байгаа мэт санагдсан тул тэр түүний аюулгүй байдал санаа зовж
гэртээ ганцаараа ингээд үлдээхийг хүссэнгүй. Тиймээс Хуашууг өөрийн гэрт авчирч хамт байлгахаар болж хэд хоног өөртөө хамт байхыг хүсдэг. Тэр шөнө Шоугийн нойр хүрэлгүй өнөөх машины талаар бодсоор хана. Маргааш нь тэр бэз захиралтай уулзахаар очиж шуудгаан л аавда Хуашууг мөртгөө байл гэж хэл. Сүүлийн хэдэн өдөр түүний хүн дагаж алхам бүрийг нь ажиглаж байна. Би өмнө чамд сануулж байсан. Өөрийн хүсэл мөрөөдөл өнгөрсөн асуудлынхаа төлөөсийг Хуашуугаар төлөөлөх хэрэггүй. Чиний түүний төлөө хийсэн бүхнийг одоохондоо би чин сэтгэлээсээ байсан гэж бодож байна. Гэхдээ одоо ямар үр дагавар дагуулж байгааг нь харлаа. Тиймээс түүнээс хол бай гэж хатуухан харуулна. Харин бэз захирал хэсэг чимээгүй сонссноо. Би түүнд хор хүргөхгүй. Харин чамгаална гэж хариулдаг. Шиндөө барилгын компани захирал Пек анхуунтай уулзахаар иржээ. Тэрээр компани өргөжүүлж томоохон төсөл авсан ч ажил нь бүтлгүүтэж эхэлсэнд бол дахин тусламж хүсэж байлаа. Гэвч Пек анхуун энэ удаад ямар ч дэмжлэг үзүүлж чадахгүй гэдгээ шулуухан хэлнэ. Үүнийг сонсон захирал бухимдаж та надаас нүр буруулж байгаа юм уу гэж асуугаад бүр 20 жилийн өмнөх нууц хэргийг нь зөвшөөрдүүлэхийг олдов. Гэсэн ч тэр түүний сүрдүүлэх тог тавталгүй. Дахиж өөртөө нуулзах хэрэггүй хэмээн хүн гаргадаг. Үүний дараа Пек захирал ав дээр ирж та яагаад Хуашууг хүнээр мөрдүүлээд байгаа юм бэ гэж ууртагаар асуудал. Пек анхуй шуудхан лалгадаад авлаа. Гэсэн ч тэр бууж өгөхгүй. Тэр надтай ямар ч хамааралгүй. Зүгээр л би түүнд сэтгэлтэй юм. Аава та хүн явал цаад болохоо болж болохгүй юу гэж түүнээс гуйдаг. Аав нь түүн рүү хүтнээр хараад би та хоёрыг салгахын тулд хүн тавьж байна гэж бодоо юу? Чи тэр Хуашуутай удаан хугацаанд хамт байсан хэрнээ? Түүний аавыг хэн гэдгийг үнэхээр мэдэхгүй байгаа юм уу гэж асуухад Пек захирал гайхшран болтно. Ийхүү Хуашуугийн гэр бүлийн нууц өнгөрсөн үеийн хэрэгтэй холбоотой байж магадгүй хэмээн томоохон сэжүүрэл болж эхэлдэг. Шоуи ажилдаа байх үеэр Хуашуу гэртэнжийнхээ эзэмшгэл болж онлайнаар баахан зүйл захиалан гэрээг нь тохижуулж эхэлжээ. Оройн нь ирэхэд үүдэнд нь хөлийн гिचгүүр, өрөөнүүдэд нь амьд цэцгэс байршуулсан. Хөр өмнөхөөсөө хавгүй дулаахан гур амьсгалтай гэр түүнийг өгтөн авлаа. Хуашуу шургуулган дотроос Шоугийн автай хамт ахуулсан хурчин зургийг олж жазанд хийн түүнд өгдөг. Гүнхөө Шоуитай уулзахаар компанид нь иржээ. Тэр виртуал тоглоомын клубтэй холбоотой ажлын асуудлыг ярилцахаар ирсэн байв. Гэтэл Шоуи түүнд хандан одооноос эхлээд би клубын үйл ажиллагаанд оролцохгүй. Цаашдаа бүх ажлыг чи бүрэн хариуц гэж хэлэн аль бие усаар хариуцлагыг шилжүүлэх шийдвэр гаргаснаа мэдэгдэнэ. Тэднийг ярилцаж суудал гинэт Шоугийн ээж өдрийн хол барьсаар ирдэг. Ээж нь түүнд Америкт хурж байсан айл нь Хятад ирсэн тухай хэлж ахлах сургуульд хамт сурч байсан. Охинч ирсэн тул маргааш хамт олохоор басныг дуулгана. Энэ яриаг санамсаргүй найзан сонсчихноо. Шоуи түүнд хандан энд ч битгий хэлээрэй гэж анхааруулсан ч тэр даруй Хуашууд бүгдийг нь ярьчихдаг. Шоуи ажилтай тул оройтож харна гэж хэлсэн байжээ. Хуашууд их л сэжигтэй санагдана. Ингээд нууцаар уулзалтын газар очиод Шоуи ахлах сургуулийн найзтайгаа уулзсан. Сүү тавьсанд нь баяр хүргэж түүнд бэлэг өгдөг. Хуашууд тэдний яриаг чагнах гэж ойртож яваад баригдчихв. Гэтэл бүр ойртож сонсох гэж байтал Пек захиралтай даралтан эвгүй байдалд орж ирэх. Пек захирал түүнээс та хоёр ямар харилцаатай юм бэ гэж асуухад араас нь гарч ирсэн Шоуи тэр миний найз охин гэж шууд хэлдэг. Үнийг сонсон Пек захирал дотроо бухимдлаа барьж ядан болтно. Гэртээ харих замдаа Хуашуу атаархсандаа баггүй урлаж бүр машинаас буун алхах гэж оролддог. Шоуи түүний араас очиж өргөж аваад өнөөх бүсгүй балхуучин хуршийнх нь нохин байсан бөгөөд сүү тавьсан учраас юрдөө бэлэг өгөхөр уулцсан гэдгээ тайлбарснаар сая нэг ууран тайлэгднаа. Эвлэлийн бэлэг болгож Шоуи түүнд хамгийн дуртай дуушныхын тоглолтын тасалбарыг илгээдэг. Харин Пек захирал тэдний өргөдөг гэдгийг мэдснийхаа дараа гэр бүлийн оройн зогон дээрээ ихэд цогтож шүн төлөөр Хуашуугийн гэрийн гадаа очин нэрийг нь дуудан чанга дуудаж хөвшүүдийнх нь амар тайван байдлыг алдагдуулав. Жүлийн группийн хурам цанхүүгийн тайлан ил болж Пек захирал мэдээллийг хэн задруулсныг мөрдөж эхэлдэг. Нөгөө талд Динамисэн компанийн өмнө нь Хуашуугийн олж өгсөн нийлүүлэгч компани эзэн шин захирлыг урьжуулсан Лаймны захиралтай танилцуулна. Уулзалтын үеэр Шоуи Жүлийн группыг санхүүгийн зэвлэн хийж байж болцсошгүй тухай баримтуудыг дэлгэн тавьдаг. Би төслийн төлөө бүх үйлдвэрүүдийг өөрийн биеэр шалгасан. Зарим компани үйлдвэрлэлийн хүчин чадал талентайгаа огт харахгүй байна. Хамгийн боломжит тайлбар бол Жүлийн эдгээр хоосон компаниудыг ашиглан хурамч гүйлгээ үүсгэж санхүүгийн тайлан гацсаж ирсэн явдал гэж хэлдэг. Лаймны захиралч уг асуудлыг бичлэн шалгахаар шийднэ. Тэр орой Шоуи Хуашуу хоёр хамтдаа тоглолт үзэж удаан хугацааны дараа үнэхээр аз жаргалтай мөчийг өнгөрүүлнэ. Гэвч тэр аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Гинэт Хуашуугийн аавд нэргүй илгэмж ирж удалгүй Шоуигийн утсанд аимшигтай мэдээ гарч ирнэ. Түүний төрсөн эцэг Чин Изо олон жилийн өмнөх томоохон барилгын осолтой холбоотой байсан тухай мэдээллийг нийтэд дэлгэжээ. Хуашуу чүннийг олж мэдсэн байв. Тэр осол нь түүний аавыг өвчтөй болгож олон гэр бүлийг уугшуу татуулсан хэрэг байсан юм. Үнийг мэдсэн бичүүд Хуашуу юу ч хэлж чадалгүй нулимсаа барин Шоуигийн зүгшөртөд зогсоно. Харин Шоуи түүн рүү алхаж чадалгүй газартаа хөшчихсөн мэт үлддэг. Бүхнийг тайлбарлахаар араас нь гарах үед Хуашуугийн ээжээс дуудлага ирж аав нь осолд орсон тухай мэдээд болгодог. Тэд эмнэлэг рүү яаран очиход азар аим насанд нь аюул учраагүйч хүлэнд хүнд гэмтэж яаралтай мэсэлд орох шаардлагатай болсон байв. Хагалгаан амжилттай болсон ч Шоуи тэдний дэргэд очиж чадалгүй холоос чимээгүй ажиглан зогсоно. Харин энэ бүхний цаана Пегийн гэр бүл байлаа. Пек захирал Хуашуу болон Шоуи хоёрыг салгахын тулд Шоугийн өнгөрсөнтэй холбоотой мэдээллийг олон нийтэд задруулсан байв.
Хуашуугийн аавын биеийн байдал тогтворцсны дараагаар ээж нь түүнд "Чи энэ хүнтэй хизээнээс холбоотой болсон юм бэ? Аав чинь мэдээд уралсандаа шөнөөр чам руу явж байгаа тусалд орсон" хэмээн зэмлэн. Хуашуу гэмсэндээ юу ч хэлж чадалгүй зогсдог. Учир нь аав нь Шоюгийн аавыг олон хүний аминд хүрсэн спорт цогцлборын ослын буруутан гэж итгэсээр байв. Шою Хуашуугаас аавд нь яг ямар илгээмж очсныг асуухад тэр нулимсаа барьж чадан. Тэр үед аав минь яг өнөөдрийнх шиг ухаангүй хөвтөж байсан. "Би чамааг үнэ хэлээгүй гэж буруутгахгүй. Харин би чамд дурлах ёсгүй байсан юм. Аав маань Шинчон стадионы гэрэлтүүлгийн инженер байсан. Ослын үеэр тэр багийнхныхаа хамт нуранганд дарагдаж, тэр үед өнөөдрийнх шиг аавыгаа сэрхийг хүлээж байсан. Гэвч тэр ухаан орсны дараа бидний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн" гэж үннийг хэлдэг. Энэ үгийг сонссон Шою юу ч хэлж чадалгүй хөшөж орхив. Ийхүү өнгөрсөн үеийн эмгэнэл тосол тэдний хайр дурлалыг хүн цорилтын өмнө авчирч, хоёр талд хоёулаа шаналж эхэлдэг. Шоюгийн аавын тухай үнэн ил болсны дараагаар Пек Ханхуа сандарч хамсаатан болох Шиндо барилгын захирлыг хайлгаж эхэлнэ. Гэвч түүнийг Шоюгийн талынхан төрүүлж олж чаддаг. Харин Шою олон нийтийн шуугианд биш зөвхөн Хуашуу санаа зовж эмнэлгийн гадаа шүнжэн хүлээн. Өглөөнд Хуашуу гэрээсээ юм авахаар гарахад хүргэж өгөөд аавынх нь хамгийн сайн найз өөрийг нь аварч байгаадаа мөрөгцөн тухай. Аав нь тэр явдалд өөрийгөө өнөөдрийг хүртэл буруутгаж явдгийг хэлнэ. Дараа нь Хуашуу түүнд хандан сүүлийн хэд хоног яг л мөрөөдөл шиг аз жаргалтай байсан. Гэхдээ бид хоёр салах ёстой гэж хэлээд ганцаараа уйлан холддог. Тэр араас нь очиж чадалгүй зөвхөн холоос харан үлддэг. Маргааш нь Шою өөрийгөө ослтой холбоотой хүний хүү гэдгийг олон нийтэд албан ёсоор хүлээн зөвшөөрдөг. Ажилдаа очиход хамт олон урдын адил хүлээн авсан түүнд багганч болов хүч өгнө. Энэ үеэр Пэй захирал Хуашуугийн аавыг эргэхдээ Шоюгийн гэр бүлийг буруутгаж өөрсдийн тусыг дурдаж өргөдүүлэхийг оролдоно. Гэвч Хуашуу тэр үед Шою хүүхэд байсан аавынх нь хийсэн үйлдэлд тэр ямар буруутай юм бэ гэж хамгаална. Пэй захирал энэ бүхнийг алертнээс мэдэж байсан нийл болоход Хуашуу "Үнийг хэлсэн чи буруугүй гэсэн үг биш" хэмээн хатуу хэлээд авчирч өгсөн бэлгийг нь буцаа өгнө. Удалгүй Лаймны захирал Шоюг дуудан түүний аав нь залуудаа өөрт нь үнэгүй тусалж байсан тухай ярьж, Лаймны тусалж ямар ч өөрчлөлт орохгүй, өөрийг нь аавынх нь нэрээр биш чадвараар нь сонгосон гэдгийг хэлж зоригжуулдаг. Нөгөө талд Хуашуу чимээгүй хүн Шоюг хамгаалж, хамт олноос нь урдын адил харцахыг хүссэн байжээ. Дараа нь төслийн материалыг авахар Шоюгийн гэрт очиход ээж нь тарж, араас нь ирсэн Шою Хуашууг ээжтэй "Энэ хүн бол миний хайртай хүн" гэж танилцуулдаг. Түүнийг өөрийн хайртай хүн гэж танилцуулсан явдал Хуашуугийн сэтгэлийг улам бүр өмүүлнэ. Үүний дараа Шою Шиндо барилгын компани захирлаас Пек Ханхуны олон жилийн өмнөх гэмт хэргийн нотлох баримтыг авахыг оролдож эхэлнэ. Хуайда хоёр талын дарамтанд орсон тул эргэлзэж байсан ч Шою түүнийг хамгаалахар шийддэг. Харин Хуашуу санамсаргүйгээр түүнийг мөдөж буй хэргийн талаар мэдээд өөрөө ч үннийг олж мэдхээр мөдөн шалгаж эхэлдэг. Удалгүй тэд Шиндо барилгын компанид тааралдаж Шою бүхнийг Хуашуу дэлхийн ярьснаар тэр түүний олон жилийн тэмцэл мөн виртуал тоглоом дэх дүрийн хэмжээг учрыг ойлгодог. Энэ хооронд Пегийн гэр бүл Жулиний санхүүгийн залингийн мэдээллийг Шою задруулсан гэж сэжиглэж эхэлдэг. Хуашуугийн аав эмнэлгээс гарахад Шою нууцаар хүн явж тусуулсан ч өөрийгөө мэддэгдэлгүй өнгөрөөдөг. Харин маргааш нь Хуашуу түүнд Пэй захирлаас болгоомжлохыг сануулгаар очиод аль хэдийн яриадсан байлаа. Хяналтын байгууллага Жулиний санхүүгийн мэдээллийг тэдний компани өгсөн байж магадгүй гэх хэрэгээр ирж түүнээс байцаалт авахар авч явдаг. Хуашуугийн аавд ирсэн нэргүй илгээмжийг Пэй захирал явуулсныг мэдсэн Шою түүнтэй очиж уулзсан хатуу сануулга өгдөг. Пэй захирал бухимлаа нусангүй. "Тэрээр танаа гэр бүл миний амьдралд орж ирсэн цагаас хойш бүх зүйл сүрсэн. Чи миний хажууд байхад хинч намайг анзаардаггүй. Би хичнээн хичээсэн ч хүмүүсийн нүдэнд зөвхөн чи л харагддаг. Хуашуу хүртэл чиний өнгөрснийг мэдсээр байж чиний талд орсон" хэмээн олон жилийн хоримтлуулсан гондлоо илчилнэ. Тэдний яриаг сонсон ээж нь хүүгээ Жулин группийн санхүүгийн залингийн талаар мэдээллийг задруулсан байж магадгүй гэж ойлгоод "Би чамайг зүгээр л биднээс хол байхыг хүсдэг" гэж боддог байлаа. Гэтэл ийм их үзий адал дээж явсны чинь огт мэдсэнгүй. Ийм зүйл хийхээс өмнө намайг дахин нэг удаа гэр бүлээ алдах тэр их шаналлыг мэдэрнэ гэж бодсонгүй юу гэж хэлдэг. Харин Шою ээж рүүгээ чимээгүйхэн хараад "Таны сая хэлсэн тэр гэр бүлд чинь би бас багтаж байгаа юу" гэж асуухад бүгд дуугүй болж өрхөв. Тэр мөрдөн байцаалтанд дуудагсныхаа дараагаар холбоогүй болжээ. Хуашуу түнтэй холбоо барьж чадахгүй байгаадаа ихэд санаа зовно. Эцэст нь тэр Шоюгийн дэргэд байж бүхнийг хамт даван тулгаар шийдэж фестивал тоглоомын ертөнцид очиж сэтгэлээ илчилдэг. Ингээд тэд бүх зүйлийн эсрэг хамтдаа тэмцэхэр болдог. Гэтэл Пек Ханху Хуашууг гулгаалan модны агуулгад тойрч галт хүртүүлэхээр занал хийлнэ. Шою гарах галцгүй болсон тул Шиндо барилгын компани захирлыг түүнд өгөөд Хуашуугийн байгаа газрын байршлыг олж азар түүнийг аварч чаддаг. Харин Хуашуугийн өгсөн нэгэн чухал сэрэмжээр Шоюгийн хүмүүс хэрэг шаардлагатай нотлох баримтыг олж авдаг. Нөгөө талд Пэй захирал аавынхаа яриаг санамсаргүй сонсож спорт цогцлборын осол Шоюгийн аавын өхлийн цаана өөрийнх нь аав байсан гэх бүх үннийг олж мэдлээ. Эцэст нь Шою нотлох баримтыг дэлгэн Пек Ханху чанаргүй материал ашиглан авилгал авч хэрэг илрэх үе Шоюгийн аавыг дээврээс түлхэн алсныг илчилдэг. Үннийг сонссон Шоюгийн ээж нь олон жилийн турш нөхрийнхөө жинхэнэ дүрийг мэдээлгүй амьдарснаа ойлгон цочирдно. Энэ бүхний эцэст Пек Ханхугийн бүх хэрэг илчлэгдэж тэр буруугаа хүлээн шийдвэрлэдэг. Ингэснээр Шоюгийн аавын нэр төр бүрэн цагаатгагдаж олон нийтэд үннийг зарладаг. Шою аавынхаа бошин дээр очиж
Ааваа эцэст нь бүх зүйл дуслаа. Одоо тайван амарч болно хэмээн хэлэхэд ээж нь олон жилийн дараа анх удаа нөхрийнхэн бишиг иргэн ирнэ. Энэ уулзалтыг Хуашуу зохион байгуулсан байлаа. Ээж нь өнгөрсөн хугацаанд үннийг нууж хүүдээ бүх зүйлийг өөрүүлсэндээ урьдчилалт хүсгээд Шоёо одоо аавыгаа хамтдаа өдөх боломжтой болсондоо баяртай байгаагаа хэлдэг. Удалгүй ээж нь Пек анхуугаас албан ёсоор салж Америкт улсын ажлаа зохицуулахаар Шоёотой хамт явгаар шийднэ. Харин нэмлэгээс гарсан Хуашууг Шоёо халамжлан асарч тэд өнгөрсөн бүх зовлонгаа артаа үлдээн шинэ амьдралаа хамтдаа эхлүүлэхээр болдог. Төд удалгүй Шоёо Хуашуугийн аав ээжтэй албан ёсоор уулзаж өнгөрсөн бүхний төлөөчийн сэтгэлээсээ урьдчилалт хүснэ. Түүний аавч гисэн болсон бүхнийг өнгөрсөнд нь үлдээж үннийг ил болгосонд нь талархаж уужилдаг. Гэвч хормын тухай ярьж эхлэхэд Хуашуу генетикэн одоохондоо хорим хийх баталгүй байна хэмээн эрс эсэргүүцдэг. Өмнө нь сүү залуудаа хаягдаж байсан шуун дурсамж нь түнд одоо ч имзэг хിവэрэ байлаа. Харин энэ үг Шоёогийн сэтгэлийг ихэд өвтгөж өөрийг нь үнэхээр хүсэхгүй байгаа мэтэр буруугаар ойлгоно. Үүнийг анзаараагүй Хуашуу дараа нь тунд өчрийг тайлбарлахад Шоёо бүүж гондож өрөөнд ороод халахад өвччихнэ. Эцэст нь Хуашуу түүнийг удаан гаргадан өөрийн жинхэнэ бодлыг ойлгуулдаг. Харин Пэ захирал бүхний алдсан байлаа. Явхаасаа өмнө тэр Шоёотой сүлжээнүүд авалцахыг хүсдэг. Тэр Жуулийн группийн нэрийг өөрчлөхөр болсноо хэлээд энэ нэр чиний аавын өгсөн нэр учраас цаашид ашиглах эрх бидэнд байхгүй хэмээн ярив. Мөн асуудлаа зэгслээд энэ хотоос явгаар шийдснээ хэлнэ. Багасаал би чамайг ялахыг хүсдэг байсан. Тоглоомн дээрч бизнес дээрч үргэлж өрсөлдөгч гэж боддог байлаа. Харин чи намайг хизээж өрсөлдөгчөө гэж хаж байгаагүй юм байна. Бүх зүйл дуучлаарай хэмээн чин сэтгэлээсээ урьдчилалт хүсдэг. Явахынхаа өмнө тэр Хуашуу руу гонигтайхан нэг харцаар хараад иргэн одлоо. Хуашуугийн нэгэн цагт өгсөн жижигхэн шархны наалтыг өнөө хүртэл хадгалж явсан нь түүний сэтгэл ямар гүн байсныг илтгэн. Хуашуугийн хэлсэн үг үзүүлсэн халамж нь эцэстээ түүнийг өөрчилж чадсан билээ. Шоёо ээжтэйгээ хамт Америк явгаар болж Хуашуу болон хамт олон түүнийг үдэн гаргана. Хоёулаа салах ёстой олигтойхон ч хийж чадаагүй би биенээ ширтэн зогсон өчөөд Шоёо гинтгэн буцаж ирээд Хуашууг үнсээд явдаг. Энэ хооронд Жаав Гунха хоёр хамтран шинэ ажлын байраа нээж харилцаанд улам татансжээ. Харин Хуашуу өөрийн шинэ төсөл дээрээ шаргуу ажиллаж амжилттай тусгана. Хагас сарын дараа Шоёо Америкаас гинтийн бэлэг мэдэрч удалгүй тэд хамтдаа амьдарч эхэлдэг. Нэг өдөр эзэнгүү морийн зулцаагаа олж гэр бүлийн шинэ гишүүнээ болгон өсгөхөөр шийднэ. Хожим Шоёогийн зураг төслөө гаргасан хамгийн өндөр барилга ашиглалтанд орж нээлтийн өмнөхөө орой тэд дээвэр дээрээс хамтдаа нар чарахыг ширтэн болсон. Шоёогийн ажлын ширээн дээр аавынхан зургийн хажууд Хуашуутай хамт хавуулсан зураг нь барьшиг болсон нь түүний амьдралд хамгийн эрхэм хүмүүс хэн болохыг илтгэж байлаа. Алгын нуус тайлах фестивал тоглоомын шинэ түүх нээлттэй хийж Шоёо анх удаа тоглогч болон оролцож байна. Энэхүү тоглолтод бүгд хамтдаа оролцохоор иржээ. Хуашуул байсангүй. Энэ агшинд Рунчун хотын хаалга нэгдэж тоглоомын шинэ дүрийн төрхөөр Хуашуу гарч ирэн. Рунчун хотод тавтай морил. Энэ ба шинэ дэлхий, хувь тавилангаа огтон амнуу хэмээн хэлдэг. Давхар хайр зурвал бидэнд хайр дурлалын тухай энгийн нэг түүхийг бас хүний сэтгэлийн шарах хэрхэн эдгэрдэг тухай өгүүлдэг. Энэ бүтээлд хайр анхны харцаар эхэлдэггүй. Харин би биенийхээ шарахыг ойлгож, жинхэнэ төрхийг нь хүлээн зөвшөөрөх мөчөөс эхэлдэг. Хоёр гол дүр хоёулаа өнгөрсөндөө баригдсан хүмүүс. Гэвч тэд бие биенийхээ амьдралд гэрэлгийгээ болон ирж өнгөрснөө мартахыг бас түүнтэй эвлэрэх хүчийг өгдөг. Харин Пэ захирлын дүр энэ бүтээлийн хамгийн эмгэнэлтэй дүрүүдийн нэг. Бага наснаасаа хатуу ширүүн, хар халамжгүй аавын гар дор өсөж, алдаа гаргах бүртээ зодуулж, үзэл бодлоо илэрхийлэх чирэггүй амьдарсан. Насанд хүрсэн ч энэ харгислал дуусаагүй бөгөөд түүний бие сөрвөр дүрэн, харин сэтгэл нь түүнээс ч гүн шарахтай болжээ. Тиймээс тэр хайр, хүлээн зөвшөөрөх мэдрэмжийг эрх мэдэл, ялалт, өсөлтөөнөөр нөхийг оролддог. Гэвч хүн сэтгэлийн хоосорлоо хүчээр дүүргэж чаддаггүй. Харин анхудаа хэн нэгэн түүнд ямар ч ашиг сонирхолгүйгээр чиг сэтгэлээсээ хандаж халамжилж эхлэхэд түүний олон жилийн турш барьж ирсэн үзэл бодол итгэл үнэмшил аажмаар өөрчлөгдөж эхэлдэг. Магадгүй энэ л дүр бидэнд хамгийн том сургамжийг үлдээсэн байх. Хайр халамжгүй өссөн хүн хайрлаж чаддаггүйдээ биш. Зүгээр л хайрыг хэрхэн хүлээн авахаа мэддэггүй. Харин ганцхан хүний чин сэтгэлийн халамжч олон жилийн турш үлдээсэн сэтгэлийг халиулж хүнийг өөрчлөх хангалттай хүчтэй байдаг ажээ. Давхар хайр зурвалын 28 ангийн туршилттай хамт байсан баярлалаа. Хэрвээ сувгтаа subscribe дараагүй бол дараарай. Мөн сэтгэгдэл үлдээж дэмжихээ мартава. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.